Нөө их мөндөд үзэгчтэй Ведийн нууц подкастын маань 2 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн манай дугаарын зочноор Ведийн соёл судлаач, Алтан эрдэнэ соёл төрийн бас байгууллагын тэргүүн Алтан хоёр хэмээх эрхэм хүн урьдан оролцож ирсэн байна. Сайн байна уу? Та сайхан сонсож байна уу? Сайн байна. За сайхан сонсож байна уу? За өнөөдрийн подкастыг үзэж байгаа үзэх бүх одоо үзэгчтэй энэ өдрийн мэндийг гişүүлье. За та ер нь нэг Ведийн зам мөрдийг танилцаад энэ зам мөртэй амьдралаа холбоод ер нь яг хэдэн жил болж байгаа вэ? Өөрийгөө товчхон танилцуулаач. Зэсүүгийн Алтан гэдэг Баян хонгорын шинжлэх сумын уул. За би энэ Дорны соёл гэдэг энэ зүйлийг нэлээд сонирхож судлаад явж байгаа. Тэгээд энэ Ведийн зам руу орсон. Ингээд ороод энэ 1998 жил орчин болж юм. Тий. За амьдралынхаа 25 жилийг Ведтэй найзалж нөхөрлж өнгөрөөсөн байна шүү дээ. Та Ведтэй танилцахаас өмнө нь ер нь бурхангүй үзэлтэй хүн байв уу? Шашин шүтлэгтэй хүн байв уу? Ерөнхийдөө бол тодорхой хэмжээний тийм одоо далтын хүчин ч юм уу тэр нэг зэм саана чандын байдаг гэдэг бол тийм итгэл байсан. Тэгвэл таны хувьд шашин шүтлэг, итгэл бишрэл гэдэг зүйл хүний нийгэмд хүнд ер нь яг хэрэгтэй зүйл үү, хэрэггүй зүйл үү? Зарим хүмүүс бол одоо хэрэггүй зүйл тархиа угаалгасан. Тэгээ нэг жоохон их тийм зүрх хандлагатай байдаг шүү дээ. Та энэ талаар ер нь юу гэж боддог вэ? Энэ альва энэ материалыг эдний амьдарч байгаа ертөнцийн чинь хоёр талтай л да. Тэгээд яг энэ Ведийн судалгаа хийж байгаа энэ туйлын үннийг олж ирэх энэ талаас харж байгаа зүйл бол маш одоо хэрэгтэй зүйл. Нөгөө талаас одоо энэ орчлон ертөнцийн одоо бидний амьдарч байгаа энэ гариг хэрэгстэй байж байгаа одоо бидний энэ дэлхийн хүмүүний байдлаас бол одоо ер нь баг 100-ны 90 гаруй хувь нь одоо нэг материалын талын юмыг судалж тэр талдаа татагдаж явж байгаа учраас бол тэр өнцгөөс нарах юм бол тэр хүмүүс бол хэрэггүй гэж хэлэх баг. Тэгэхээр эн чинь бол Ведийн мэдлэг ч юм уу одоо энэ дорн дахны судлалыг манай Монголын ард түмний чинь дорны соёлтой байсан ард түм энэ ард түм өвөг дээдсийн уламжлалаас бол бүгд хэрэгтэй. Маш хэрэгтэй зүйл. Жишээ нь нийгэмд яг тодорхой нүдэнд үзэгдэж баригдах гэх юм уу? Тийм ямар эерэг нөлөө байдаг юм бол сүрэг ямар зүйл байдаг юм бол ганцхан Вед гэхгүй тийм хүн ер нь яг итгэл бишрэлтэй, шашин шүтлэгтэй байх ер нь яг үн цэн нь юу байдаг юм бол? Энэ одоо яг нийгэм талаас аваад үзэх юм бол асар их тийм эерэг нөлөө гарна л да. Гэхдээ нийгэм маань хувь хүмүүсээс бүрддэг. Тэгэхээр хувь хүн болгон иргэн болгон энийг одоо өөртөө одоо хэрэгжүүлээд энэ журмаа энэ одоо эрдэм ухаанаар нь яваад үзээд судлаад амьдралдаа хэрэгжүүлээд явах бол асар их тийм эерэг хандлууд одоо миний амьдрал дээр бол гарсан. Жишээ нь таны жишээнд яг ямар эерэг зүйл гарсан бэ? Одоо жишээлбэл энэ нийгмийн энэ болж байгаа асуудлууд сэтгэл бохиндох тийм ээ. Тэгэл орчин тойрныхоо одоо харьцаж байгаа харьцаан дээр нэгэн тийм одоо сөрөг байдалтай хүмүүстэй харьцаа. Тэгэд энэ хүмүүс ерөөсөө гол утгач нь өхөн хэлээр гол хэлээр гэдэг шиг хүн хоорондоо харьцаж ижил энэ нийгмийн чинь үйл ажиллагаа явагддаг. Тэгэд энэ хүмүүсийн хоорондоо харьцаан дээр бол асар их тийм миний түрүүчийн одоо 25 жилийн өмнө байснаас энэ хоёр орд бол асар их тийм төрөө гарч ирж байна л та. Тэгээд энэ харьцаа байж ижил энэ асуудлууд энэ хүний нийгмийн асуудлууд цаашаа яаж явах вэ гэдгээс ямар харьцаа өсөх вэ гэдгээс явдаг. Тэгээд энэ бол хилээд өгөх асар их зүйлүүд байна. Яг одоо миний амьдралд орсон юм. Одоо би чинь тодорхой хэмжээний одоо ингээл мансуурлаг байдсан элдвэдийн одоо ингээл юу тийм буруу хэвж ашигтай тэгэл одоо арилтын хэрэглэхтийн ингээд энэ хэвж ашигтай явлаа. Тэгээд энэ бүгдээс ингээд салаад нийгэмд эрүүлэр амьдрах бусад орчин тойрны хүмүүсээ яаж хүндлэх юм, өвөг дээдсүүдээ яаж хүндлэх юм,
тэр тал дээр бол одоо асар их тийм урт байсан дээр мэдлэгүүдийг бол зүгээр 180% ингээд тавьчихсан. Одоо наад захын гэхэд хүн үеийн өрөнд итгэдэг байх юм бол биеийг нэг өөр авч яваа. Харин үеийн өрөнд итгэхгүй юу гэсэн нь миний хувьд хүн ганцхан амьдрнаа гэд явах юм бол бас би бас нэг өөр авч явах шиг байна тий. Энэ өнцгөөс л харахад гэхэд бол итгэл бишрэл бол хүний нийгэмд яалтчгүй хэрэгтэй чухал зүйл гэж би хувьдаа боддог шүү дээ. Тэгвэл үеийн өрөө хууль гэдэг чинь болоо манай орчтонгийн материалын ертөнцийн одоо ерөөсөн гол үндсэн хууль шүү дээ тийм. Тэгэхээр тэр шашин гэж хараад байгаа бол энэ бол бас тийм дутагдaltaй үнцгэрдээ хүмүүс яг тэр талаас нь үзээд байгаа шиг байна. Тэгэд энэ хууль чинь одоо Монгол улсын хууль гэдэг хууль байна тийм үү? Энэ хуулийг чинь тэр хүн мэдж өнөө мэдэхгүй нь үйлчлэн шүү дээ тийм ээ. Би одоо яад нэг хууль өчөөд яг захиргааны алба хэмжээ авахгүй л байхад би тэр захиргааны алба хэдий яаж авдаг ямар сургууль авдаг мэдэхгүй байсан болов тэр чинь тэрийг би мэдэхгүй гэдэг надад тэр хууль болчихгүй өнгөхгүй ш. Тэгэхээр эн чинь тийм хуулийг л одоо энэ үйлдвэр хууль чинь тэр шашин шүтэж гэнэ үү? Би Монгол байна уу? Тэр хятад хүн байна уу? Америк хүн байна уу? Эсвэл одоо амтан байна уу? Хамаахгүй тэр хууль бүгд юм амьд бодлуудад үйлчилж байгаа хууль байна. Тэгсэн чинь таны сая ярианаас надад нэг юм үг орж ирлээ. Ёс мэдгүй хүнд яваар халдахгүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр ч одоо үеийн өрийг мэдгүй хүнд халдахгүй гэсэн үг биш юм байна шүү дээ тий. Яг уу энэ үгийг би их одоо яг наад үг шиг их боддог байсан. Яагаад бас мэдгүй хүнд яваар халдахгүй гэж байна дээ. Энд чинь мэдлэг дутуу учраас тэр одоо энэ бидний энэ одоо зүр сэтгэлд байгаа тийм ийм зовоод байгаа шамлага нэг одоо тийм таван хүчин зүйл байж байгаа байхгүй. Тэрний хамгийн ихний ерөөсөн хүчин зүйлээс одоо мохоо юм мэдэхгүй байгаа. А веда гэдэг чинь бол мэдлэг гэсэн үг шүү дээ тийм ээ. А энэ мэдлэггүйгээс шалтгаалаад хүн асар олон тийм нүглүүдийг буруу үйл ажиллагаанд хийгээд байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг мэддэг үнд яагаад алдгүй вэ ингээд би ойлгосон л доо. Тэгэхээр ведэд ингээд судлаад үзэхдээ яах вэ гэхээр нэг ийм зарчим байдаг байхгүй. Ерөөсөө ухамсарын тийм 5 төвшин хэл гэж байгаа. Эхний ухамсарын төвшин бол ерөөсөө хоолны төвшин хэсэгтэй хүмүүс. Гэж сатгал болов болоо гэдэг. Нөгөө эдхийн тулд амьдрал тийм яг тийм. Тэгээд дараагийн ухамсарын төвшин рүү ороод ирэхээр энэ идэвхжин сан шиг нэг эрүүл байх шатлаа биш юм чинь бодож ирж шүү дээ. Тийм. Энэ чинь бол ухамсарын төвшин дээшж байгаас одоо хоёр дахь төвшин дөө. Гурав дахь төвшин рүү ороод ирэхээр чинь энэ хоёр бас нэг тийм сонио асуудал биш юм бэ нэр мэдлэг гэж юм шиг юм биш үү? Мэдлэг санаач. Энд чинь бол дахиад гурав төвшин рүү ороод ирлээ. Энэ 5 төвшин гэдэг гэж шүү дээ. Одоо 2 төвшин. Тэгэхээр 4 төвшин рүү ороод ирэхээр тийм энэ мэдлэг чинь бас сонио биш юм. Алдын ерөөсөн хүчин гэж идэм биш. Бид нэр цаана биднийг удирж идэг. Тийм алдын хүчтэй хууль тийм нүүрч явж идэг. Энэ бол одоо үеийн өөрийн хуулийг зохиолсон тийм хүчин байдаг юм гэдэг ойлгож байна. Талууд төвшин рүү ороод ирэхээр тэр алдын хүчин чинь ерөөсөн бурхан гэдгийг бид юм биш тийм үүсгэсэн бид бүгдийг үүсгэсэн гэдэг юм бол. Тэгэхээр 4 дахь төвшин 3 дахь төвшингийн хоёр хооронд ялгаа юу гэхээр 3 дахь төвшингийн хүмүүс бол мэдлэг хөөцөлдчихөө тэр амьдрал дээр хэрэгжүүлдэг. Зүгээр хоосон явдаг тийм. Тэгээд дорны соёл болоод ведийн ном судалж юу гэж хэлсэн гэхээр мэдчихэд хэрэгжүүлэхгүй юм бол маш их том нүг шүү гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгээд тэр утгаар ингээ хараад үзэхээр нөгөө яс мэдэхгүй юм яар хардаг гэдэг чинь Мэдэхгүй юм чинь. Мэдэхгүй юм чинь гэдэг утгаараа мэдчихэд хэрэгжүүлэхгүй бүр илүү гэдэг юм байд юм уу гэж би сүүлийн хараад байгаа. Гэхдээ энэ зөв тайлбар бүр тайлбар бас мэдэхгүй. Би өмнөх дугаарын зочноос асууж ирсэн. Бурхан гэж байдаг, үеийн өөр хойд нас байдаг гэдгийг ер нь амьдрал дээр та юугаар яг өөрийнхөө хувьд баталж хардаг вэ гэж асууж ирсэн байхгүй юу? Та энэ дээр өөрийнхөө өнцгөөс нэг хэлээд өгөөч. Бид нар бол яг ном судар дээрээс хараад за үеийн өөрийн хууль гэж байдаг, урд нас хойд төрөл гэж байдаг, сүнс гэж байдаг, бурхан гэж байдаг. Тэр нь итгэж байгаа хүн гэж байна, итгэхгүй хүн гэж байна. Ер нь яг яагаад итгэх хэрэгтэй юм бол гэдэг дээр нэг таны өнцгийг санах юм. Манай Монголын ард түмэн монголчуудын өвөг дээдсүүд бол энэ бүгд бараг 100% итгэж ирсэн хүмүүс. Тийм. Тэгэхээр зөвхөн зүгээр одоо хин нэгэн л одоо энэ үхэл гэдэг чинь өдөр болгон болж байгаа асуудал шүү дээ тийм ээ. Энэ үхэл гэдэг асуудал болоод ирэнгүүт бид нар чинь нэг юм дээр байгаа шүү дээ. Одоо тэр хойдын одоо гоён гинэ
Ингээд ах トゥ ус нараар суулаад ингээд за ингээд гоё ээж ингээд нөгөөдөлдөө хэлээд хэл хөвгүүд нь хэлээ гомд саналтай байсан юм гэдэг ингээд яриад ингээд за ингээд өстө бүгдээ сайн яриад энэ их монд хүмүүс шүү гэсэн шүү. Гэхдээ тэр мэн чи одоо тэгээд хаашаа одоо бурхны орон төрөө эсвэл эргээд бид нарт эргээд төрөө гэж хэлээд байгаа шүү дээ. А чинь дат хонсор гэж одоо ярьж л та. Энэ зүйлд нь байж байгаа асуудал байхгүй Монголын ард. Тэгээд дат хонсор. Тэгэхээр бид нар юу гэхээр эн чинь нэгдэх одоо Монголын ард бид нарт мэдгэж байгаа нэг асуудал бол энэ байна. Тийм ээ. А Европт бол бас яг бидний шиг ингэж би бас Европ байж байгаа бол яг ингээд одоо нэг ажил явдлын үеэр бол энэ төрлийг дахиад ингээд монголчууд бол асар өндөр түвшинд тэнд нэг юм байж шүү гэж хэлж байгаа. Зөвхөн одоо зүгээр маш энгийн жишээ гэхэд одоо хийний өөрчлөгчдөг үстэй тийм ээ. Тийм ээ. Өөрчлөгчийн тоо миний би тэр онготой тэр гэж хэлээд байгаа үстэй. Миний би гэж хэлээд байгаа тийм махан би хэлээд байгаа. Тэгэхээр цаана нэг эзэн байгаад байгаа үст. Тийм ээ. Би гэж нэг юм байгаад байгаа. А тэгэхээр чинь тэр одоо бидний мөнхийн тэр одоо нөгөө төлөвийг мэн цааш нь авч явж байгаа тэр жинхэнэ эзэн гэхээр байхгүй. Тэгэхээр ч одоо энэ хоёр дор бол одоо бид одоо өвдөцийн хүлэн зөвшөөрөх юм бол яаж чарга дахасандаа байхгүй байна тийм. Яг орчин үед бол гişмжил ухааны хөгжил хөвшил гэж яриад өвдөцийн уламжлал гэдэг зүйлийг ер нь нэг тийм гүйцэд хүлэн зөвшөөрөхөөр болцсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ өнцгөөс биш та одоо яг өөрийнхөө яг амьдралдаа мэдгэж байгаа ч юм уу тий. Надад яг үнэхээр надад ингэж мэдрэгдэх юм аа энэ саяын би 20 гаруй жилийн хугацаанд би энэ зам өрөөр явлаа. Би үнэхээр энийг баттай үнэн гэж өөрөө хүлэн зөвшөөрж байна гэсэн тийм үзэг танд байна уу? Ер нь яг нэлээд жоохон бүлгийн болоод хүмүүс нөгөө ойлгохоор за юу гэсэн ярьж байгаа. Яагаад тэгэхээр ийм л дээ. Одоо үндсэндээ нөгөө хойд төрөл гэдэг юм яг одоо амьдрал дээр яаж үзүүлэх гэж хэлэх гэдэг шүү дээ тийм ээ. Өөр амьдрал дээр яг нэг үзсэн юм одоо зөндөө бай. Энэ яг. Жишээлбэл одоо саяын тэр нөгөө ажил явуулах гэдэг гэж одоо ингээд одоо бурхан болсон нэг тэмдэглэгээ хийх шүү дээ тийм ээ. А тэр тэмдэглэгээнүүд дарааг нь хараад ирж байгаа шүү дээ тийм ээ. Тэр чинь бол одоо ерөөс амьдрал дээр гоцоо асуудал шүү дээ. Миний ойд тойрд байж энэ тэмдэглэгээ гэсэн. Тэгэхээр энэ бол одоо өөр одоо ямар баталгаа байна тийм ээ. Гэхдээ энийг батлах гэдэг асуудал дээр чанарын гэж байгаа зүйл бол хэцүү дээ. Яг ингээд хүн ойлгоод энийг ойлгоод ирэх юм бол одоо би бол батлаад хэлчих гэхээр энэ бол хотлоо ярьж гэж хэлчих гэдэг энэ гэж ойлгоо сайн тайлбарлахгүй байна л да. А тэрнээс бүр ингээд бод нөгөө яг энгийн жишээнээр бол ийм байж. А тэгээ бурхан бол гэхдээ тэр байж идэх асуудал шүү. Яг урд насны асуудал дээр л би өөр миний амьдрал дээр бол энэ зам руу ороод ингээ махнаас гараад ингээ тодорхой хэмжээний одоо тарийн яслал хийгээд ингээд яваад ирэхээр энэ хүн махнаас гараад ингээд яваад ирэхээр 7 жил болоо үндсэндээ тэр ий чидүүдийг гэж үзэгдэж илтгэхтэй. А тэр ий чидүүдийг үзэгдэхдээ бол биний урд насууд бол надаа учирч ирсэн, хэлж ирсэн. Тэгэхээр ингээд хэлэхээр чи би нөгөө үнэлгээ гэхээр чинь дөрөв шиг бол хотлоо хийж даа гэж хэлж шүү. Ингээд үзүүлж гэхээр ч үзүүлж чадахгүй юм чинь тийм ээ. А тэгэхээр нийт энэ дорны соёлтой Монголын ард түмний ерөөсөө бидний ганц уламжил босоор юу юм гэхээр өвгдөө эцэгтэй хөвгүн тэр ном судар тэрний хөвгөнд ерөөсөө гүн итгэхтэй байсан баг. Тэр зөвшөөрдөг, хүлээж зөвшөөрдөг. А тэр нь бол бодлоо биш үү. Тэр байсан. Тэгэхээр одоо яг бодиттой нөгөө ингээд одоо тэгтээ нөгөө эний чинь бодиттойгоор ийм байд юм аа энэ юмнууд байна гэдгийг ч одоо шинжлэх ухаанч гэсэн одоо тодорхой хэмжээний баталгаанд гаргаж байгаа шүү дээ тийм ээ. Одоо Японы эрдэмтэд дээр усан дотор байж байгаа юмнуудыг ингээд энэ чинь таана ингээд шийдвэр баригдахгүй юм яваад байна гэдэг. Энэ бол шинжлэх ухаан гэдэг бол таамаглалын бидний энэ үзээд байгаа одоо бидний ихэнх одоо хүмүүс юм жоо таамаглалын учраас бол энэ бол ерөөсөн тийм бодиттой юм биш болно. Тэг хамгийн гол нь энэ орчин дээр чи хоёр төрлийн тийм энерги байгаа байхгүй юу? Бурханлаг энерги, материалын энерги. Тийм үү? А тэгэхээр материалын энергийг одоо шүтэж байгаа хүмүүст бол энэ ойлгомжгүй асуудал. А бурханлаг энерги шүтэж хүмүүст бол ойлгомжтой. Энэ хоёр энергийг юмыг ойлгох. Тэр энерги бол тодорхой хэмжээнд нөгөө давтамжаараа тэр нүгээр аль дээр дөрвөлчөнд өгдөөр л гарч ирж шүү дээ. Тийм долгионы идэвхтэй байгаа байхгүй юу? Одоо энэ чинь бас шинжлэх ухаан бол энийг сайн судалж байна л да. Цаг хугацаа хэрэгтэй тийм. Угаасаа шинжлэх ухаан бол яг материалыг нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйлийг судалдаг. Харин та бүхэн ярьж байгаа зүйл бол сүнслэг төвшний зүйл. Яа. Тийм. Тэгэхээр тэр чинь яг ингээд нэг туршилт хийгээд ч юм уу батлаад за ингээд баталчлаа шүү гэд хэлэхэд бас хэцүү л дээ.
За хоёулаас шинжлэх ухаан гэдээ ярьсан. Шинжлэх ухаанд бол бас шашин шутлаг ихтгэл бишрлийг янз бүрээр үзэж байна те. Одоо хүмүүсийг ажиглаад тахад дийлэнх яг материалист үзэлтэй шинжлэх ухааныг хэтэрхий шүтсэн хүмүүс маань ингэж боддог шүү. Ер нь нэг иймэрхүү үзлүүд байдаг юм шиг байлаа. За шашин бол хүмүүсийн зохиосон зүйлээ. Эсвэл одоо төр засаг удирдагчдын зүгээс ард иргэдийг дэг журамтай байлгах гэж зохиосон зүйл яаж гэдэг юм. Эсвэл одоо өөрсдийнхөө таньж мэдэж чадахгүй байгаа зүйлийг шууд ард ертөнцтэй холбоод тэрнийг хоосон мухраар шүтэж байна. Ийнээс үүссэн зүйл бол шашин шутлаг юм а гэж нэг харж байгаа өнцгүүд бол дийлэнх түгээмэл байна гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээд бид нар ингээд сүнс дараа төрөл бурхан гэдээ ярихад бид нар тархиа угаалгасан тийм юм ороод гэж харах гээд байгаа нэг тиймэрхүү үзэгдлүүд ер нь байгаа шүү. Энэ дээр та юу шашин гэдэг яг өөрөө ямар байдлаас хэлээд шашин гэдэг нь монгол үгийг англи religion гэдэг тэрүүгээр хэлээд байна тийм ээ. Тийм ээ. Санскритээр дharma гэдэг байгаа шүү дээ. Монголчууд шашин гэж хэлээд байна тийм ээ. Тэгэхээр шашин гэдэг бол тодорхой бүлэг хүмүүсийн одоо үндсэндээ л одоо бид нар сайн нэгдэх юм нам гэдэг юмнууд ингээд яриад яваад байна шүү дээ тийм ээ. Үндсэн сурталдаа үнэнч тийм хүмүүсийн бүлэг. Тэгэхээр шашин гэдэг бол тэр утгаараа одоо энэ эзэм ч коммунизм, социализм гэдэг нь чинь бас шашин шүү дээ. Маркс Энгельсийн биш совч шашин байхгүй. Тэгвэл материал юм. Нөгөөдөл одоо юу гэдэг ингээл буддийн шашин, бурхан багшийн тухай ингээд ярьж байгаа христийн шашин, исламын шашин гэдэг ингээд энэ шашнууд бол нөгөө талаас үзэж байгаа одоо нөгөө түрүүний хоёр нэгээс өсөлт талаас үзэж байгаа асуудал. Тэгэхээр шашин гэдэг утгыг ингэж ярих юм бол их маш өргөн хүрээний юм. Одоо бидний ойлгож байгаа ойлголцууд яг энд ойлгоод байгаа учраас тэртээ дөрөв би дөрөв хэлж нүүлөөрөө бусмаа шашинтай үйлчлэн марксист шашинтай үйлчлэн тэр хүн сагн ирээд тэгээд бухнаа руугаа явах болохоор яаж шашинаас явах үстэй тийм харин л үйлчилж байгаа. Энэ чинь хууль шүү дээ. Энэ чинь дөрвөн төрлийн тэр хууль байж тийм ээ төрөгдөг өдөрдөг өгдөг энэ дөрвөн нэг бол хэн ч гаталж чадахгүй шүү дээ. Материал ертөнцид төрсэн болов. Тэгэхээр энэ чинь бол ялч байгаа одоо шашин гэдэг бол яг одоо цэвэр утгаараа биш дээ. Ийм зүйл. Шашин гэдэг бол юу юм гэхээр чанар. Ямар чанар юм гэхээр одоо сахар гэдэг юм эзэн чихэргээл юмны чинь тэрний чинь чанар муу дээр чихэрлэг авдаг үстэй тийм ээ. Тэрүүн шиг энэ бидний байгаа тэр одоо тэр сүнслэг талын тэр одоо сүнсгээд байгаа тэр нүуний чанар юм байна. Мөн чанар. Яагаад гэвэл тэр мөн чанар нь өгдөө тэр хайр мөн чанар. Тэгээ энэ хайр гэдэг бол альж одоо шашин альж улсын үндэстэн бүр амтнд ч байж штэ тийм ээ. Энэ чинь бүр төлөө хайрлаж байгаа юм байж тийм. Амьд байдлын мөн чанар. Энэ мөн чанар ерөөсөө энэ мөн чанарын эсрэг тэр аж аргал гэж хэмээн бид нар олж авч чадахгүй байгаа байхгүй. Нөгөө мөн чанарынхаа өөрийнхөө мөн чанарыг ойлгочихгүй. Нөгөө гоё амт гэдэг юм нэг тэрийг ойлгохгүй хайрлах гэдэг юм байхгүй. Өөр юм хайрлаад байгаа. Тэр энэ нөгөө сүнсний бидний мөн чанар хэлээд яг төгс төвлөр болдог. Тэр бурхныг хайрлаад ирэнгүүт бус бүх хайрууд шийдэгдэх асуудал. Тэгэхээр тэр мөн чанар. Тэгээ хайрлах гэдэг чинь яа гэвэл юмд үйлчлэх байхгүй. Ерөөсөө мөн чанар үйлчилж байдаг. Тэгэхээр чи хайрлаад ирэхээр үйлчлэх юм тийм ээ. Одоо юу гэдэг нэг хүнд залуу хүн дуурлаа нэг охин дуурлаа хайрлаа канон дуурлаа үзших дуурлаа чихэр шоколад авч өглөө энэ ингээд үйлчлээд байгаа юм тийм ээ. Эндээс машинаар яваад саахан дэжтэйшн салхинд гаргалаа энэ үйлчилж штэ тийм. Энэ ч баталж байгаа. Энэ хайр энэ үйлчлэл гэдэг юм чинь бол одоо ингээд зэрэг явж ирэх тэр нөгөө нэг сүнслэг юм чинь мөн чанар. Тэр мөн чанарыг шашин гэж байна. Яг бол тэрнээс бид нар одоо ном уншуулах ямар нэгэн зан үйл хийх юм уу тийм. Энэ бол зүгээр яг зүгээр дагалдах зүйл яг сүнслэг ойлголтын жинхэнэ мөн чанар нь бол хайр юм аа гэж л таасаа хэлдэг шүү дээ. Хамгийн энгийнээр бол одоо юу гэдэг. Одоо ингээд нэг асуудлыг шийдэх болцоход Монгол улсын аюулгүй нагаас асуудлыг шийдэх гэж асуудлаа шийдвэрлэх гэж бодоод юм өргөдлөгөөд. Тэгээд англи нарын дээр бас зөндөө яамдын сайдууд нь шийдэх ч юм уу, ерөнхий сайд нь шийдэх ч юм уу ингээд бас асуудлууд байгаа шүү дээ тийм ээ.
Тэгэхэд бид нэр ерөнхий сайд руу шууд хатчих юм бол тэр ангийн дарамаар тэр явдаг сайд мэдээ бүхэж хийдэгдэж явчих шин тийм. Тэр шиг тэр хайр гэдэг юмыг тэр яг ерөнхий сайд болоод тэр бурхан гэдэг юм зориулчих юм бол чиний тэр бүх хайрлах гэдэг юмнуудыг чааж шийдэх чиглэлүүд авчнаа энгийн нэрийг тавьчихсан. Тэгээ тэн дээр л ерөөсөө хамгийн гол утгач юм. Гэхдээ хүмүүс нь ойлгохгүй. Хороо дээр олон янзын шашин байна. Ер нь яагаад юм олон янзын шашин байт юм бол? Яагаад гэвэл яагаад гэхээр нь шүү дээ. Бидний энэ амьдарч байгаа юм эрен болов төмөр ингээд яриад амьдарч байгаа тэр гайл 432 жил үгүйж дээ. 5000 гаруй жил болчиход байна тийм ээ. Эхлээд тийм. Энд бол хүний дундаж нас зөө хастай. Дундаж энэ нийтэм 80 байх хэвээр. Тийм. За ингээд төрүүчээ гал байсан. Тэгээ 860 мянган дээр хөлж дугаа параг хүрл гал үгт. Тэр хүрл галны үед 10 дахин гурт настай 10 дахин батны цаад өвлөр байсан. Тэрний дүүнтэн дээр сая 200 жаваас мөнгөн галуу байдаг тийм үү. Тэр бас дахин 10 дахин. Тэгээд алтан галуу гэж хамгийн ихний галуу. Ингээд 10 дахин гэдэг чинь үндсэндээ алтан галуу 100 мянган жилийн настай хүн. Өндөр хувьд бол одоо 1800 метр үеиг метр 800 шүү дээ 10 дахин явчих та. Тэгээд оюуны батны цаад одоо нэг бүр тийм 10 дахин асуудал байна. Ингээд явчих чагаа. Тэгэхээр бидний энэ цаг үед энэ олон шашин байна. Нөгөө яагаад гэвэл хүмүүс нөгөө ингээд ирсэн материалыг одоо хийзмүүд ингээд гараад ирсэн тийм ээ. Үндсэндээ чинь дайрын гэдэг чинь бас нэг хийзм хийсэн хүн шүү дээ. Энд чинь хүн сарвчангаас үүссэн гэж хэлээд одоо хүн сарвчангаас үүсгэх нь айцсан. Тэр хүн тухайн үед ийм оног дэвшүүлээ. Тодорхой хэмжээний одоо ингээд мөнгөтэй хүмүүсээс ойлгоод энэ холбоод ихэд батцал асуу. Тэгэл нэг хийзм болоод явж байгаа. Одоо бас ингээд тодорхой хэдийн шашин шүү дээ. Чи одоо хүн болов одоо сарвчангаас үүссэн бүр ихэнх хүмүүс үүссэн шүү дээ гэж яриад байна. Ингээд ирэхэд одоо ихний юмд бол ерөөсөө бурхан гэдэгт одоо нөгөө яриад асуугаад байгаа юм биш үү? Нөгөө өнөөдрийн яриад байгаа сэдвийн асуудлыг тэр бүгд мэдчих. Бараг 199 бараг 0.1% тэрийг нэг мэддэг мөртлөө хүнэмшиг одоо үүсэлдэг болдог байхгүй. Алтын тийм ээ. Тэгээд дараа чинь ингээд ирэнгүүт чинь нөгөө төл чинь нөгөө одоо 25% 75% мэдж ирээд ингээд 50% мэдж ирээд бидний хувьд бол 25 одоо бүр 25-аас багасаад ингээд болсон юм чинь шүү дээ. Бурхан гэдэг юм үзэж байгаа юм. Ингээд багасаад ирэхээр чинь олон тооны нөгөө үнслэг гараад ирж байгаа байхгүй. Түрүүний ухамсарын 5 төвшин байгаа гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Тэр 5 төвшинт чинь өөр хоол иддэг хүний бурханлаг ойлгуулахын тулд тэр хоол иддэг талын юмыг давж ижил тэр чиглэлүүд болохгүй шүү дээ тийм ээ. Эрүүл байх гэдэг хүнд хоол идж байгаа юмыг хоол сайхан гэж хэлээд ойлгохгүй шүү дээ. Тэр нь эрүүл мэндийг бодож байгаа юм бол эрдэм мэдлэгтэй болох гэдэг хүн тэр 3 дахь төвшөнд очих гэдэг хүн тэр хоолны тухай яриад тэрний сэтгэл хангах. Тэр шиг ийм ухамсарын төвшнгүүдэд тааруулсан ийм шашинууд гарч ирж байна. Олон шашин байдгийн шалтгаан нь хүмүүсийн ухамсарын төвшин таарсан шашингууд үүснээс болсон юм. Бурхан ингэрэнгүй учраас эднэрийг өөрлөгөө авчир гэрлүүгээ буцаж авчрах тийм эцэг хүний тийм хайр байгаа учраас энэ олон одоо энэ шашнууд гарч ирсэн. Тэгэхээр та ингэж хэлдэг бүх шашны цаана нэг л зохион байгуулсан бурхан байна гэж хэлдэг л тийм. За та сая дайрамны онлын тухай ярьсан шүү дээ тийм. Хүн ичнээс өссөн гэд вэдэд болохоор үгүй яг үнийг бурхан бүтээсэн гэдэг. Энэ бол тодорхой ведийн ном судрууд одоо Монгол дээр их гарцсан байна. Тэгэд энэ ведийн Монголын ард түмэн нүгэжсэн одоо тий. Одоо даанч ургаан зүрийн тэр ингээд уншаад үзэх юм бол энэ ведээс ламж боловлогдсон бидний өвд эзүүдийн бичсэн ингээд орчуулаад авчирсан юмнууд байж байгаа шүү дээ тийм ээ. Тэр дотор ингээд үзэхдээ ч юм бол энэ чи яарч чарахгүй юусоо бүгд тодорхой байж байгаа. Тэгээд тэн дээр бол тэр одоо яаж бодсон зүгээр ингээд локкор үзэж гэсэн одоо бизнес юу үсэд байгаа хаашаа. Тэг манай багш одоо яг энэ зам руу оруулсан нэг багш юу гэдэг багш нэр тэр багшийн би хэлжсэн байхгүй. Нэг хүн асуусан байхгүй. Хүн бизнес үүссэн штэ гэж дээрээс асуухгүй. Битгий дэмий оноо яриад гэсэн чинь тэр багш удаас нэг ярьжсэн. Хүн бизнес бол үүсдэг ээ. Одоо харин би хүнээс бичүүлсэд байгаа хараад байна гэж. Хүнээс бичүүлсэд байгаа хараад байна гэсэн.
Тэгэхээр эн чинь нөгөө хоёр талын асар нөгөө үүсгээд байгаа шашин гэдэг бол худлаа юм нэгэн зөв гэдэг байгаа гэж энэ үнцэг байхгүй юм чинь аль өнцгөөс харж яах гэдгээс хайшаа асуудал гэж шийдэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр асуудлыг шийдэж байгаа гол утгач нөгөө бурханлаг ийм соёл маань төв сүйдэж учраас их хүмүүс ингэ босгож байгаа. Одоо энэ бол энэ алтан ирмэг алтын соёлын гэж одоо өрн босоо олон тэргүү хийж байгаа энэ алтан ирмэг гэдэг юм болцсон маш сайхан ирмэг гэж байгаа 100000 жил өрөөжлөн энэ яг эхний дээр алтан ирмэг шиг тийм юм байна дайн ажиггүй их хамглаа бүгдээрээ агт үүсэл энэ улс орны хэлгээ цаа байхгүй ийм цаг үед бид амьдрал ийм бол Тэр цаг үед хийцээ байна. энэ цаг үе одоо энэ Есүс энэ он толлоо Европ он толлоор 1896 оноос гэсэн. Одоо эхлээд 100 гаруй жил болчихлоо. Тэгээ одоо 1896 оноос 100000 жил үргэлж. Эхлээд 100 гаруй жил болсон мөртлөө ягаад дэлхийн ертөнцийн төрөөс биш хэвээр байгаа юм бол Өнөөдөр бид ингээд яриа сууж байгаа юм чинь нөгөө өөр сэдвээр ярьж штэ нөгөө 70 60 бидний социализм яваг өөр энийг одоо битэр ийм юм ярих тийм ирэх байгаа биш үү бидний ээж аавд үед тийм ээ яриад байж гэн гэдэг чинь нөгөө 100 жил чинь нөлөөлөл нэрээд эн чинь нөгөө сайн эерэг энергитэй юмнуудыг эерэг нөгөө зөв чиглэлээр хүмүүсийн бодлого болгох чинь нэг явж штэ тийм үү бид ингэж ойлгож байна. Тэгэхээр нэг илэрлэн мөн штэ хэрвээ одоо 50 жилийн өмнө битэр ингээд яриа суух юм бол шууд Канадагийнхын дотоодын дайны хавч яваа бид нэг шууд хийх хийчих шээ. Тэгэхээр өнөөдөр яриа явж байгаа гэдэг чинь 100 гаруй жил ингээд болчихж байгаа үед энэ маш сайхан энэ үеэрээ бид нар ярьж байна. Одоо энэ чинь одоо тодорхой хэмжээнд хүмүүс ойлгоод байна шүү дээ. Бид нар ярьж байгаа ойлгоод ирэх нь энэ чинь зөв юм байна. Би 25 жил ингээд явчих чинь гэдэг чинь би зөв мэдхтэй зөв бат итгэх энээс өөр арга зам байхгүй юм байна. Улс орныг яаж хөгжүүлж болдгийм бэ? Яаж энэ ард түмнийг сайхан одоо амьдруулж болох юм бэ? Яавал сайхан энэ зовлон амьдруулж болох юм бэ гэдгийг нэг хийс. Бидний ард түмс Чингис хаан ч гэсэн одоо ингэ чинь хийж ирсэн юм биш. Тэгээ энэ хүн чинь тэгээд тэнгэр гэж яриад мөнх тэнгэр гэж бүр ярьж байгаа шүү дээ. Мөнх тэнгэр. Тэр үл садууд шүү дээ. Энд чинь 800 гаруй жилийн өмнө ярьж ирсэн. Тэрийг бүрэн ойлгож ирсэн байна Чингис хаан чинь. Тэгээ одоо бид нар шашин гэж худлаа юм гэдэг их юм бол нөгөө мөнх тэнгэр гэж худлаа юм Чингис хаан үүсгэж байгаа юм байна. Тэр үчин дэлхийн талыг эзчээд ингээд давсгаад явж байгаа одоо дэлхий тэрний дээр хүлэн зөвшөөрж штэ тийм ээ. Тиймний үр садууд үжиж тэгж одоо юм ярьж болохгүй штэ. Одоо масалдыг байгаа гэх тэр нөгөө батлаад байгаа даа нэг батлаад юм штэ. Чи 800 жил сайхан юм чи. Тэгвэл одоо төмөр ярин явж байгаа гэсэн төмөр яринд бол маш хэцүү зүйлүүд тохиолдог гэсэн. Гэхдээ төмөр ярин дотор жижиг алтан ирэн эхэлсэн гэж цаасаа хэллээ шүү дээ. Эхлээд 100 гаруй жил болж байгаа. Тэгээд энэ алтан ирэн нь 100000 гаруй жил үргэлжлэн гэж цаасаа хэлсэн. Тэгэхээр энэ цаг хугацаа өнгөрөх тусам энэ алтан ирний чинь хамгийн гол онцлог нь болохоор ерөөсөө материалын зүйлээс хөндөрөд сүнслэг мэдлэг рүү сүнслэг төвчнөрөөл хүмүүс ойртно л гэсэн утгатай гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэрнээс биш яг нөгөө материалын хөгжил гэдэг юм тэр талаас нь биш байх тий. Энэ төмөр ярныг эхлэхээс нэг 300 жилийн өмнө бичсэн тэр Баавшин Пурана гэж судар байдаг л дээ. Тэр судар болохоор ирээдүйд юу болох тал дээр бичсэн байдаг. Тэр зөвлөлүүд тий. Одоо бидний хамгийн одоо энгийн зөвлөлүүд бол энэ манай 8 дугаар үеийн 1911 онд бичсэн энэ болдын башид гэж штэ лүнд ингэж хийж штэ тэг бүр батлаа маань нэлээ уншдаг байл одоо дөрөвхөн одоо шанарын цаана явж жилийн зайд мондоо одоо нүдний шашин тунгууд гараад ирсэн тэр ганц юм самбон тэргээд хийж өгсөн ондгол одоо энэ жинхэнэ шашин дээр юу гэдэг атом яг л ойлгож штэ энэ чинь нөгөө 100 гаруй жил явж байгаа үр дүн байхгүй тийм ээ тэр үе шиг тэр Баавшин Пуранад энэ 100000 жил үргэлж 100000 жилээс хойш ийм бол гэдээс тодорхой бүгд бичигдэж байгаа. Тэр их супер одоо орчуулаад Монголд арга орчуулдаг байл да Монголд орчуулдаг гэсэн. За дараагийн асуулт. Жинхэнэ шашин мухар цэцэг хоёрыг яаж ялгах вэ? Яаж ялгах хэрэгтэй вэ? Юугаар нь юу ялгах юм бол? Мухар цэцэг гэдэг бол өөрийнхөө шашныхаа философийг ойлгоогүй шийдэж байгаа юм гэж байна. За. Тэ. Жинхэнэ энэ шашин болгон бол агуу. Бүх шашин агуу. За. Бүх шашин агуу.
Яагаад гэхээр энэ нөгөө ухамсарын төвшин бүгдийг дээшлүүлэх гэж явж байгаа нэг зарчим. Тэгтээ тухайлбал өөрийнх нь ухамсарын төвшөнд дагуулж хийж байгаа асуудал бүх шашин агуу. Гол нь агуу бос болгодог юм шүтэж байгаа хүмүүс л агуу бос болчихдог. Хамгийн гол учир. Тэгээд тэр мухар сүсэг гэдэг зүйлийг хаанаас үүсч гарч ирээд вэ? Одоо шашнууд бол анхдагч христийн шашинч бай, муслийн шашинч бай, вед ч буддийн шашинч бай, анх үүсгэхдээ бүгдээрээ яг цэвэр ариун дээд үнэхээр дээд байсан байгаа шүү дээ. Тэнгүү цаг хугацаа явах тусмаа ингээл гажуудаа янз бүрийн гажуудсан урсгал мөсрлүүд бий болол ингээд одоо бид надад хэрэгтэй бас ингээд яг аль нь зөв аль нь буруу ялгаж салахад хэцүү болоод ирээд шүү дээ. Тэгэхээр яг ер нь хүн яг яаж ялгах хэрэгтэй гэдэг юм бол жишээлбэл одоо энэ шашингуудын бүх одоо шашингууд бол энэ амьдны ангил засалт болон ерөөсөө бүгдээр л байж байгаа. Хараатай. Тэгээд энэ биелэлчж байж байгаа шүү дээ тийм ээ. Хэрэгсэн мөртлөө нөгөө төр чинь одоо амьдны бахыг нөгөө шүтж байгаа одоо шингээсээ шингэсарчлаа яв донлоо явж байгаа номлогч нар. Тэр байгаад шүмшхүү гэдэг нэг гачийн бац юм шүү дээ. Энэ чинь нөгөө хорс гэж юм. Тэгэхээр бисаг ойлгох хүн хад ойлгох. Зүгээр одоо фанатик гэдэг юм уу хэд тэгээд одоо дурлаарцсан. Тэд нар ийм зөвшөөрөлтийн төсөл болоод энэ мохорсдог гэж гарч ирж байгаа. Энэ бол маш аюултай. Тэр нөхөр хөөнийг хэлсэн байдаг ч нөгөө шашин бол ард түмний монголч шаарддаг юм тийм ээ. Тэр утгаар яг тэр мохор сүсэг бол яг тэр утгаараа хийж байгаа бол яг шашин тийм шүү. Мохор сүсэг гэдэг ойлголтоор хийж байгаа бол яг тийм асуудал. Тэгэхээр тэрдээс л болж байгаа. Шашинтай голддог учраас байхгүй. Тэр шашныг номлож байгаа хүмүүс л голддог учраас. Тэд нар өөрсдийнхөө тайлбар олж. Энэ шашны энэ номлодрууд гэдэг чинь бидний энэ 5 метр хүүгээ бүтдэг байдаг байхгүй. Шал өөр тэр чандын ертөнцөөс ирээд ингээд бичдэг асуудал. Энэ чандын ертөнцөөс ирээд бичиж байгаа тэр асуудлыг өөрийнхөө тайлбарлаад онж байгаа асуудлыг хорцсон гэж байна. Тэгээд хүн одоо дөнгөж эхэл сонирхож байгаа хүн тэрийг яаж ялгаж салах юм? Яаж зөв замаа олж мэдчих чадах юм? Орноос ойлтаар нь бол нэг л тийм ойлголт байлээ. Тэр мэд. Тэр нь юу гэхээр нөгөө тэр чинь зүгээр хий хоосон тэнгэрээс нэг бариад авахгүй шин тийм ээ. Нэг хүний нэг тийм шигтэй тийм ээ. Энэ Будда гэж яриад энэ тэр Есүс гэж яриад нэг хүнийг аавна шүү дээ тийм ээ. Тэгээд тэр хүнийг биш дээ. Шалгадаг шалгуур. Зүг байна уу? Тэр номон дээр бичсэн зүйл. Тийм үү? Тэр номлож хүний ярьж байгаа юм. Номлогч одоо яг одоо тэр хүн санал болгож байгаа номлогч. Урд урдын тэр агуу гэгэн тэр ном судруудыг бичсэн. Энэ гурав тавцж ийн үү гэдгийг харах хэрэгтэй. Таарч ийн үү? Энэ гурав таарч байгаа бол зүг бэ гэдэг тэрийг юус үг дуудаг. Тэр тэр л ингээд асуултаа олоод ирж байвал зөрчилдөд орж ирэх юм бол аль нэг тийм одоо бондоо нөгөө чудлаарч чадсан байх гэсэн. Тэгэхээр ерөөсөө абзаадаг хүмүүсийн айгуу сайн байлгүй христийн шилэн дээр жишээ аваа ярьж л байсан. Одоо Библи судар дээр нь тэр номлогчийн хэлж байгаа үг нь байна уу? Тэгээд за тэр номлогчийн хэлж байгаа үгийг тэгээд одоо ганцхан тэр хүн биш өөр бас гэгэнтнүүд тэдний бичсэн ном судар гэж байх юм шүү дээ. Тэрнтэй таарч ийнү гэдгийг шалгахчаад л яг ингээ гурлаа яг зөв таарж явах юм бол энэ зөв хүн яриад байна. Номон дээр бичснээс нөгөө хүн баг зэрэг өөр яриад байх юм бол энэ асуудалтай болчлоо гэж ойлгочих юм байна шүү дээ тий. Уул зөв яг. Гэхдээ нөгөө авч явсан нөгөө жишээ авч байгаа судрын хувьд бол би бас одоо жоохон шүүмжтэй ярих гэдэг юм да. Яг тэр 70,000 гаруй жилийн өмнө энэ судар бичсэн судар байхгүй тийм үү? Энэ амиг л болоо. Тэгэд энэ чинь дундаа өөрчлөлт хийсэн байхгүй. Тэгэхээр хийцэн. Тий. Тэн дээр байж байгаа хүмүүс ч одоо тэр бидний түрүүний ярьдаг тэр хөл гаралд амьдчихсэн хүмүүс ноох гэдэг 900 жил 800 жилийн тэр гэдэг чинь тэр хүний нас нөгөө 1000 жилийн дөрвийн юмнуудыг бичижсэн судар байхгүй тийм ээ. Тэр үл бичигдсэн. Тэгээд одоо наашгаараа нөгөө 2000 жилийн өмнө гэдэг гэсэн чинь би чинь шинэ хуучин дээр нэрийг бичиж өөрчлөлт учраас тэгэхээр нөгөө төлж чинь гажууд орцсон явж байгаа шүү. Зүгээр ведийн номон дээрээс ингээд ведийн судруудыг таамаглууллаа. Орны судруудыг судраад үзэх юм бол ямш тийм юу байхгүй.
Өөрчлөлт авах тийм дээр бол зүгээр жишээ авч байгаа юм дээр тийм. Энэс бусд юмнуудаар бол байгаад би корон судалж үзсэн гоо тийм ээ. Тэн дээр би хальтуулт байна хүмүүс найзаа арбиг нэгдүгээр орчуулж орж ирээс. Яг л энэ 10 хагуу 10 цагаагүй болж бас байж л гэдэг. Бизнес хийж байж л корон судалт байж тийм. Тэгэхээр бас нөгөө уншиж байгаа содар ном маань яг их соргуулж мөн үү дундуур нь бас хүмүүсийн засвар орсон уу гэдгийг бас харах нь шүү дээ. Тэгэхээр одоо манай нөгөө төмөр ирэн гэдэг байгаа энд чи яг жинхэнэ үнэн зам мөрийг олно гэдэг чинь бас хэцүү болчиход байна. Хэцүү. Тийм маш их тийм хуурамч одоо ерөөс нь нөгөө төр бааш бүрээр чи битсэн байгаа шүү дээ. 90 болгоод маш хуурамч юм орж ирэх шүү. Дурам шашнаад орж ирэх шүү. Манай богд л үдэж бичсэн байж байдаг шүү дээ. Ийм асуудлууд гарч ирнэ шүү. Та нар эндээс боломжлоорой. Ийм үдийн шүү. Энэ чинь ийм асуудал шүү гэдэг үг бичсэн гэж байна. Тийм. Яг ийм нэг гажуудсан одоо баг зэрэг хүмүүсийн засвар орсон ингээд сүүл рүү мөн чанараа алдсан ийм зүйлүүд чинь ихтгэл үнэмшил шашин шүтлэг гэдэг юм муухай хагдуулаад тэгээд маст ерөөсөө эн чинь юу хуурамч зүйл хүний зохиосон зүйл оруулаад байгаа шүү дээ. Тэрнээс шин чи яг мөн чанартай болол тийм буруу зүйл биш. За тэгвэл одоо хоёлаа яг вэд рүү гараа. Манай подкастын нэр чи Ведийн нууц гэдэг нэртэй байсан шүү дээ. Вэд ер нь олон янзын шашнуудаас яг юугаараа онцлогтой вэ? Нөгөө шашин гэдэг ойлгоцсон гэдэг нөгөө сонгодог утгаар нь гадаас утгаар нь ойлгож яах вэ гэдэг ярьж яах вэ гэдэг байл та тийм ээ. Одоо манай жишээ монголчууд ч одоо буддийн шашинтай, христийн шашинтай за бөө мөргөлтэй тийм үү. Тий. За эндээсээ харьцуулаад явж ил та. Вэд яг юугаараа онцлогтой ялгаатай гэдэг юм бол хамгийн одоо нөгөө судалж байгаадаа лавбедад ингээд байна гэж хэлэх л байгаа та хүмүүс зүгээр хамгийн одоо бачраа хэлэх юм бол энэ бүх шашнууд эдгээс ус. Эдгээр бүх шашнууд эдгээс ус. Одоо Есүс Христосыг та нар үзээрэй. Тэр гэмлээ бол эдний жил яваад нам судалж байгаа гэсэн. Одоо энэ дээр ашмаар можиж гэгэмээр гэгэмээр амтаж нэтрийг тийм шагнал хийж байгаа шүү дээ. Энэ бол бичигдсэн зүйл энийг нөгөө шүтэн биширч байгаа хүмүүс их зааж ингэж байгаа. Хүмүүс рефлекшн туусаас шимжин судлаад байгаа. Ингээд судлаад бүх шашныг судлаад яваад ирэнгүүт тийш очдөг. Тэгэхээр ведэс бүх юм үсэ. Бүх шашнууд үсэ. Юусэн нэг л вэд байсан байхгүй. Тэр нөгөө одоо дөрв болоод ирсэн шүү дээ. Дөрв вэд утсан шүү. Яаж үргээ нөгөө татахаар самаа вэд. Тэ ирээдүйд гэдэг дөрв вэд болсон шүү. Чи нэг дав тэгээд олон шашин болоод байгаа гэж гол утгал юм байхгүй. Тэрээс нэг л байсан тийм нэг л вэд байсны чи ингэ хэлсэн. Тэгэхээр энэ нэг вэдээс бүх юм болсон. Юусэн та нар судлаад үзэл яваад энэ дээр оч. Вэд дээр. Тийм яваад энэ дээр оч. Би бас олон цагаантай судалж яг энэ рүү гарч ирж байсан. Тийм. Буддийн шашныг судлаад үзсэн чинь энэ төрөй олж. Тийм. Хоёр. Тэр ведэд ингээд бичсэн юм дотор чинь ингээд бурхны хуулгаан дөрөв дэрн 2000 энэ Кали нэгснээс 2500 жилийн дараа Будда гэдэг бурхан ирнэ ингээд одоо тэр бурхныг ингээд шүтээд яваад Монголын ард түмэн чинь тэр ухаал үүсгэж шашныг шүтээд тэрний шашин биш шүү дээ бид нар чинь одоо шарын шашин гэж 500 жилийн өмнө Богзонкоо гэдэг дөнгөн гэдэг газар үүсгэсэн тэр шашныг ингээд шүтж байгаа шүү дээ. Тэр чинь тэгэхээр угш нь болохоор вэд яг түрүүч нөгөө яг уугуулаа энэ болохоор нөгөө хин болчихоо буддийн шашин болчиход байгаа. Тэгээд бас нэг шашны тийм 500 жилийн өмнө явж байгаа Богзонкоо үүсгэсэн шарын шашин гэж бид нэр шүтээд ингээд явж шин. Тийм Монголын ард түмэн. Тийм. Одоо бид нар ингээд ведийг задлаад тайлбарлаад хүмүүст ярихаар буддийн шашинтай маш олон юм таадаг адилхан байдаг байхгүй тий. Манай подкаст эхний дугаарыг гэсэн хүмүүс сонсчоод энэ чи баг буддизм биш үү гэдэг коммент хийсэн байхгүй. Тэгэхээр ведэс үсэг гэдгийг батлаад шүү дээ. Буддизм ведэс үссэн гэдгийг тайлбарлаад өгөөч. Одоо бид нар нөгөө монголчууд бурхан багш гэдэг киног үзээ. Ведийг энэ актер муухай юм гэж бодсон байхгүй юу? Бямнууд гэдэг аим муухай хүмүүс байт юм гээд ойлгоцсон.
5,000 жилийн өмнө хүмүүс хадны аймыг дасалдаг болоод мах иддэг болоо. 5,000 жилийн өмнө одоо ингээд судар бичцгээ байхад хүмүүс гайхаж ирсэн. Юу гэж тийм байх юм бэ гэж. Хадны аймыг яа гэж таслаа махын нэгдэлтэй тийм чи. Ямар юм байх юм бэ гэж. Тэгж бодож ирсэн. Тэгээ одоо бодоод үзтээ. Яаж юм бэ? Нөгөө ингийн болсон. Тийм. За нөгөө Багштай бороноод байдаг гэдэг хүлэмж зөвхөн 10,000 жилийн дараа яах вэ гэдэг асуудал байдаг. 10,000 жилийн дараа хүн бүр аймаар багч байна. Өөрийнхөө төрсөн хүүхдийг далаа хөргөчн махыг нэгэд орой махыг гэж бичиж. Тийм зөвнөл байдаг гэж байна. Тэр бол одоо биднээс бол одоо бас хүн тусч байгаа өөрийнхөө хүүхдийн махыг нэгэхэд. Тэгэхэд 5,000 жилийн өмнө адны махыг нэгэхэд яг ийм тусгал байсан. Ийм имзэглэл байсан. Тэгсэн чинь одоо ердийн болцсон байна шүү дээ тийм. Тэр айлч байгаа тийм. Баяшифрана ингээд ийм зөвнөл байдаг гэсэн. Ирээдүйд хүмүүс өөрийнхөө төрсөн хүүхдийг эзэн дотроо байхад нь алдаг болно гэх тийм зөвнөл байдаг. Тэгээд тэр үеийн хүмүүс тэрийг уншиж яаж хүн ийм болдог байна гэж гайхдаг байсан гэж байна. Тэгэхээр одоо ингээд ер нь их хүмүүс л аборт хийдэг болсон тийм. Тэрний үзэгдэл болсон. Тэр одоо шинжлэх ухаан дээр шүүзүүлээ тэр чимээгүй уйлан гэдэг нэг юм байсан шүү дээ. Тэрийг та нар чимээгүй уйлан гэдэг YouTuber дээр хаад үзэх юм бол тэр чинь одоо тэр татвар ингээл өмөрчж байгаа гарч байгаа аборт хийж байгаа асуудал хангалттай. Тиймэрхүү нэр үзүүлэл хүний сэтгэл чинь бас ингээд тусал та тийм ээ. Тэр нэг үзүүлдэхгүй байх учраас хүн мэдлэг гэж юм тутчаад байхгүй. Тэр мэдлэг байж байгаа тэр вэд эзэгчгээ тэр мэдлэг байх юм бол хүмүүс ингээд тэр киног үзээд бол олон хүмүүс яст ямар амир юм байдаг юм бэ гэдгийг ойлгож байгаа тийм. Тэгэхээр энэ нөгөө гол нь юу гэдэг вэдээс үүсэлтэй гэдгийг яг хэлээд байгаа юм гэдэг асуулт яваад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эн чинь вэдэд ингээд бичсэн. Тэрний ингээд батлагдсан. Бидний үед батлагдчихсан. Одоо энэ одоо тэр абортыг асуудалч бол асар их юу шүү дээ. 5,000 жилийн өмнө бол тэр аборт бас хийж ирсэн. 5,000. Гэхдээ асар өндөр дэвшин хийчихсэн. Тэр гөргшээдрийн тулдаан гэдэг тулдаан 5,200 жилийн өмнө болсон тулдаан байгаа шүү дээ. Тийм ээ. Махабхарат байж байгаа. Тэр тулдаан дээр чинь одоо тийм тулдаан болоогүй те 620 сая зэрэг болсон зөвхөн цэргүүд нь. Тий. Бид нар шинэ дээд доод гэж эдгээр бүгд оролцож байсан тийм тулдаан. Дээдлэгт байж байгаа тэр хөргшээдрийн салбар байж штэ нэг бодтой. Тэнд одоо археологчд ингээд шинжлэх ухаанаараа ингээд хөрсийг ингэж ухаж үзээд энэ жахта цусан налаа болж зөвхөн зэвсэг хэрэгжиж идэх гэдгээс. Тэр үед яасан гэхээр энэ нөгөө муу талын хүмүүс тухайн үеийн хаадуудын удмыг одоо устгахын тулд өөр өөрөлийг эзэнд нээж яах нь аваад мэдв. Аваад хийхгүйгээр шүү. Тэрнээс асаал хийхгүйгээр аваад тэгээд чөтгөрийн талын тийм хөвгөд хийжсэн. Тэгээд олоод ирсэн чинь дандаа чөтгөрийн талын хаад бас чигээр ингээд асуудал үүсээд одоо ерөөсөө буутгын бүтгэн байгаа. Тэгээд тэр гүршээдрийн тулдаа болсон асуудал чинь одоо гол нь тэр шүү дээ. Махабхаратын үүсэлж байна. Махабхарат гүршээдрийн талын дайны үүслэнэ. Тийм. Вэд бол Ведийн ном судрыг ойлгохын тулд одоо нэг кайлерны үеийн хүмүүс бол хамгийн гайгүй ойлгох хүнтэй нь Махабхарат гэдэг байхгүй. Тэгэхээр Махабхаратыг та нар үзээрэй одоо хүмүүс тэн дээрээс бол асар их тийм гоё мэдээлэлийг авах шүү. Махабхаратыг ч гэсэн ойлгох байна гэдэг байна шүү. Шугуулт амар олон янзын сонин энэ тэг нэрнүүд гарч ирээд өстой хэцүү байдаг гэж хүмүүс яриад байдаг. Тэгэхээр хамгийн ойлгох ёстой судраг тийм байхгүй. Одоо ном одоо тэрнээс цааш бүр хэцүү байдаг гэсэн. За уг нь бол манай подкаст чинь дөнгөж 2 дахь дугаар нэмж байгаа. Тэгээд хүмүүс яг вэд гэдэг нь яг юу юм бэ гэдгийг ч бас яг сайн онцлогоо сайн тайлбарлаагүй төвшин дээр явж байгаа. Гэхдээ хоёулаа өнөөдөр бас нэлийн баг 10-20 дахь дугаар дээр таамаар тэгээд сэдв ярих шиг боллоо. Үндэтэй явж байгаа. Тэгэхээр хоёулаа ер нь вэдийг тайлбарлая. Вэд ер нь гарал үүслэн гэх юм уу хэдэн жилийн түүхтэй яг тэр талаас нь жоохон тайлбарлаад өгч. Яг дахиад үзгээ дээр олчих гэдэг. Та нэг амархан болгоод тайлбарлаад өгч. Амархан болгоод уу? Ааха. Alors нөгөө
юм ингээд хитрхи нөгөө цөөх болсон. Тэгээ цөөхийнхөө үзэл бодлыг олонход тайлбарлах гэхээр хүлээж авахгүй асуудал хүнд байна л да. За Тэгээ яг хүмүүс одоо ерөөсөө бид Монголын хавьд ойлгоо. Яагаад ойлгоно гэхээр чи одоо ингээд бидний одоо тэр гэсрийн тууж, ангарын тууж ингээд бид нар чи байж байгаа тууж эдгээр чи бид нар уншиж байгаа, судалж байгаа бүх юм байна шүү дээ. Тэгээ эн чинь бол ерөөсөө эдийн нийгмийн хөлбөрөг байсан тийм одоо домог гэж бид нар ярьдаг шүү дээ. Тэр шиг манай орчин бол яг зүгээр яг зүгээр яг чинь үнэ дээ. Орчин бол ерөөсөө одоо гari хаан дүрстэй. Бид нар дээрээс бабаад байна. Вэдэд ингэж үздэг. Тий. Энэ бол вэдэд үздэг нь бол гарцаагүй. Тэгээд долоод нь байж байгаа энэ гаригийн 10 систем 14 систем гэдэг чинь энэ орчин гэж өдөрлөх гэж байна. Та бүдийн шин эсэд ингээд авч бахмаа гэж тийм үү. Эсвэр тэнгэр. Эсвэр тэнгэр. Энэ эсвэр тэнгэр бол Эсвэр тэнгэр. Одоо дөрөв талаатай манай орчин гэж. Бидний одоо ойлголтоор яг гэдэг чинь Монголоос яг гэдэг чинь. Тэгээд бурхан анхлээд миний бүтээсэн. Тий. Брахма. Тэгээд бүтээхдээ энэ яг гэдэг. За та бүр аг үндснээс нь хэлж ярьж байна. Тий, зөвхөн тэгээд өгсөн. Тэгээд энэ мэдлэг бол бидний дотор байж байгаа. Өөрөөр байж бүтэж энэ мэдлэг. Тэгээд энэ мэдлэг яадаг вэ гэхээр ийм нууц юм чандын тийм юм нэгддэг. Одоо энэ цаг үед энийг нээдэг маш амар хараа нэгдсэн. Бүр нэгдсэн. Ямар тэр аргыг бол одоо ихээ бас бүр гүнзгийрээд явчих байх л та. Хэрч тэгээд ярьсан. Тийм. Энэ юу гэхээр бидний энэ зүрх сэтгэл гээд байгаа юм тэр бидний түрүүний яриад байгаа нөгөө матери гээд байгаа матери биш тэр сүнслэг юм гэж яриад байгаа юм чинь бидний жинхэнэ тэр сүнслэг юм байна. Энэ судар төснөр магад би тавьдаг судар төснөр бол өсний үзүүрийн хөдөлгөөн ахтыг 10,000 усны тэнцвэртэй тийм хэмжээтэй. Усан дуустгүй, гаал шатдаггүй, мөнхийн бэжиг тийм зүйл. Тэр зүйл маань одоо өнөөдөр авто гэдэг хүний бие дагаад ч юм уу ингээд таны бие дагаж ч юм ингээд энэ ахны бие хөлбөр байгаа тэр хүч юм байна. Тэгээд энд байж байгаа энэ мэдлэг энд байж байгаа. Энэ сүнс нь бол түн байр баталгаа бол ахны бие чад. Энэ бол сүнслэг зүйлтэй яг. Энэ зүйл бол ялын зүйл биш. Тэгээд энд байрлаж байгаа учраас эндээс нэгддэг. Энэ нэгдгийг бол 25 жил одоо би нөгөө аргаараа яваад үзсэн чинь нэгдэж байна. Үзэгдэж байна. Харагдаж байна. Бурхан давуулцад болохыг нэ. Тийм ийм арга гэдэг ойлгомжтой. Эхлээд бол энэ хамгийн гол юм болоо. Энэ замруу. Одоо итгэхгүй тоо хэлж штэ тийм нөгөө энэ ч юм уу стаа. Сарны сайтаа үйлдвэрлэдэг юм шиг. Монголын ард түмний гол нэг өвдөж царай гэдэг байсан юм ихтэй бид нар ч бүр нөгөө дөрвчүүлсэн яруу дөрөв дарс аат гэдэг шиг ингээд мастер хүчлэж бүгд юм амьдралаар туулаад мэдсэн учраас тэрийг хөлийн жишээ дагчдаг байсан. Тэгээд дагаал ихсэн бол асуусан нэг тавьчихтай. Охин болгоно нэгдэхгүй. За та яг яаж нээдэг, яг яавал нэгддэг гэдгийг хэлээд. Гэтэ манай подкастыг сонсож байгаа хүмүүс баг нийлэндээ яг нэг өмнөх дугаар ярьсан багтаа. За. Хари Кришна Махамантра гэж байна тийм. Тэгж. Тэгээд энэ 10,000 жил энэ Хари Кришна гэдэг Махамантра гэдэг нэг уншаад ийлээ. Асуудал нэг. Тэр судруудыг ведийн судруудыг уншаагүй нэгтэй. Өөрөө саний ярьж байгаа. Бүр гоё ярьж байгаа. Яг тэр энэ цаг үеийн хүмүүс ийм оюуны потенциал бүх юмудаар одоо хүч чадлаар ингээд орооч учраас бурхан мэдээлэл гэж байсан. 500 жилийн өмнө шайтанаар дээр бурхан Кришна бүхний бүрээ бууж ирээд ингээд ингэж байсан биеийг. Энэ биеийг бол өөрөөсөө стаав. Хари Кришна Махамантраг уншаад байх юм бол
өмнөх дугаар дээр ингэж ярьсан уншаадлах юм бол бид нар аа карма гэдэг зүйлийг хийж байгаа юм. Тэгээд бид нар шинжлэх ертөнцид очино гэж ирсэн байхгүй юу? Тэгэхээр та бас сая өөр нэг үгээс нэрч Харе Кришна Махамантрыг уншаалах юм бол зүрхэн дотроос чинь жинхэнэ үеийн тухай бүх мэдлэг өөрөө карматай нэгдээд тусгаж ирж байгаа надад нэл хэлэх гээд байна тий. Гэхдээ тэр хүртлэх процедур нь би бас энэ мэдрийг нээхэд юу байдгүй гэж юм уу. Альва юм одоо бид нар материалын ертөнцийн одоо ингээд бизнес шахтны боловсрол эзэшэл явж дунд сургууль багангийн багш гэж зүгээр химийн багш гэж одоо мэрэгжлийн төвшин багшнууд гэж багш гэж яваад байгаа юм тийм ээ. Тэр үеиг тэр үед амжилтчиж. Тэр үед амжилтчиж тэр нэгд тэрүүгээр амжилт пооны боломж байхгүй. Ганцаараа Харе Кришна мантрыг уншаал гэсэн чинь нэгдэхгүй юм. Харе Кришна мантраа гал багш хүн шүү дээ. Аа. Тэр багшны зөвчрөл. Хамгийн гол. За. Тэгээд багштай уулзраад өнгөд яг зүүн гэдэг чинь нээдэг. Одоо багш нь уншиж байгаа юм бол одоо юу гэхээр хүүхэд ингээд аав ээжгүйгээ явж байгаа хамгаалт юу дууж уншиж магадгүй шүү дээ тийм ээ. Тэгээд нэгэн давнгээл явж байгаа байхгүй юу. Тэгжэл чинь аав ээж гэж уулзах болоод авчих шүү. Тэгээд одоо унах байрал байхгүй тийм хамгаалт болж байгаа. Найдвартай болно. Багштай уулзах. Одоо яг их энгийн бүлэглэмээр яриад байна тийм ээ. Тэгэхээр сар карма гэдэг ингээд нөгөө кармануудын тухай яриад явах юм бол маш учиртай. Тэгээд энэ судалгаанууд чинь яг ингээд тэр эдийн нэгдээд ирэх гэсэн ойлгомжтой. Учиртай бүгд энэ үйл өөрөөр учиртай юм чинь. Өнөөдөр бид подкастыг сууж байгаа бас учиртай учиргүй шиг юм чинь тийм. Эхлээд хүн Харе Кришна Махамантраг мэдээж багш байхгүй юм чинь. Би багштай уулзах анаа уншиг гэж хийж болохгүй байсан. Ганцаараа чамайг уншаад байгаад хэн цаанаас чинь зөв чигийг гаргаж өгөөд багштай ч уулзруулчна гэж тасаа хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт Харе Кришна Махамантрага багштай болчоод уншихаар бүр л илүү нөгөө мэдлэг нэгтгэж чинь найдвартай болно л гэж тасаа хэлсэн. Хэлж ойлгох. Тэгэхээр нөгөө хонхны төвшингийн мэдлэгийн төвшин рүү очиж ийж тэгээд тэр гяна төвшин гэж байгаа. Тэр вегана төвшин рүү бас очиж ийж юм тэр багштай уулзаж. Тэр төвшин рүү очиж ийж энэ Харе Кришна бахаа. Энэ ч бас тэгж хэн болгоно гэж олцчихдаг гэдэг биш шүү дээ. Урд насны нөгөө үйл өөрийнхөө энд өчрөх тийм зов завшин байж ийж болдож байгаа. Гэхдээ мохны тэр өчр нэгээс нэгээс нэг болоод энэ нэг маш их байна. Астаа. Ведийн сонтрол ер нь та түрүү ингээд эсрэг тэнгэрийг бүтээгээ зөвхөн хиймж өгсөн гэж тэгж ярьсан тийм. Манай энэ бидний цаг үед эрэхтэй содор ном хэлбэрээр Бхагавад Гита гэдэг юм та түрүү Вайшя Пуран гэж хэлсэн тийм. Энэ содор ном хэлбэрээр ирсэн. Энэ содруудыг хин бүхэн өөрөө бичсэн байдаг юм уу? Ямар нэгэн гэгэнт юм бичсэн байдаг юм уу? Эсвэл олон янзын гэгэнтнүүд бичсэн олон янзын содрыг бүгдийг нийлүүлэх Ведийн содор гэдэг байгаа юм уу? Тэрийг тайлбарлаад өгөөч. Зарим нь бурхан бичсэн, зарим нь ичтүүлж байна. Жишээлбэл Бхагавад Гита гэдэг бол тэр Курукшетрийн тултаа гэдгийг өмнө 38 бол бурхан өөрөө хэлсэн гэдэг шиг. Тэрийг яасаа дэвдэг хүн гэж бичиж биднэрт үлдээсэн. Бичиж үлдээх нь юу гэдэг нөгөө 10 дахин ингээд Харин цаал уналтсан учраас бичиж үлдээхгүй л. Тэрнээс өмнө 5000 жилийн өмнө бичих шаардлага байгаагүй. Ингээд ярьчихад Бхагавад Гита судрын 700-ийн гişүүдийг шатчлыг ингээд уншсан байх үчиж идэв. Тийм байгаа гэсэн. Тэгэхээр одоо мартахгүй бол бичих юм чи. Одоо бүр мартахгүй бол юм чинь зургийг юм гараад идэв шүү дээ. Тийм үү. Тэгэхээр гүйж одоо сайн бидний үед чинь хар зургтал үзээд ингээд ойлгодог байсан чи одоо нэг хүмүүс өнгөтөр үзэхгүй ойлгохгүй нэг чи ухаан тэгж аймаар өөрчлөлт авч байгаа. Тийм ээ. Өнгөтөр үзэхгүй ойлгох хар зургт үзээд ойлгохгүй гэж шүү. Тэгэхээр бид нэг хөгжөөд байна гэж уг нь харагдаад идэг. Цаавраа болохоор улам дагайтай байна гэсэн үг. Ведийн үндэснээс ахвал ихгүй сүүл рүүгээ явж байгаа. Сүүл рүүгээ явж байгаа. Материалын эсобын үндэснээс ахвал бол хөгжиж юм цаад гэж. Тэгэхээр энэ хөгжил гэдгийг бид нар юунаас хараад байна гэдэг технологийн хөгжлөөс хараад байхгүй. Технологи гэдэг бол одоо хөгжийн сударт бол 3 соёл хэрэгжлээ юм л да. Мантра, тантра, янтра гэж. Бидний амьдарч байгаа соёл хэрэгжлээ янтра гэж байдаг шүү. Янтра гэдэг бол технологи гэсэн.
Технологийн соёл ерөөсөө өөрөө барьж идэх соёл биш. Тэгэхээр бид нар өөрөө барьж идэх юм хөгжиж байгаа шиг байдаг байхгүй. Гар утас гараад хэдэн хүүхэд одоо гар утасны хамааралтай болчиход одоо ээж аав нь тэрнээс салах га зарим нь сэтгэл мэдрэл өвчтэй болчиход явж байгаа. Энд чинь хөгжил юм болов. Иргэд байдлаа Одоо оостер чи шодрог юм гэдэг тийм чинь хөгжил юм тэгвэл тэгэхээр тий одоо гар утас гарснаас хойш Америкийн нэгдсэн улсын тархины хотод 40% гар утас гарсаж болж байгаа гэж. Энэ чинь долгион цацагдаад эндээс нэгт яваад энэ хааны шин дамжиж ирээд ингээд явж байгаа гэж тийм ээ. Энд чинь бол ингээд эргээд өөрөө сүнөөд энэ нөгөө сүнөөд одоо сүрүүлдэг юм бид нар хөгжил ахаад байгаа. Тэгэхээр бид нар бас нэгэн бас зөвхөн гаргаж ирэх нүгээртэй байгаа хэрэгтэй болж байгаа. Сүнслэг юм. Тийм. Гэхдээ тэр бол хандвар тэр нэг арга байгаа шүү дээ. Би цааш хараад хаваад байж шээ. Үеэд цаг хугацааг бид цаг хугацааг ер нь юу гэж үздэг. Би ингэж сонссон. Одоо манай дээд ертөнцид цаг хугацаа нэг өөр явдаг. Манай ертөнцид нэг өөр, доод ертөнцид нэг өөр явдаг юм байна гэж ойлгосон. Та тэрийг зэрэг хэлээгүй. Нөгөө ханаа эзэн Барма тэнгэр маань сахал тэнгэр маань юу гэхээр нөгөө жилээр басдаг шээ. Тэгээ бидний нөгөө сая хийсэн дөрвөн галууч нийлүүлээд ингээд бодоход 432,864 тэгээд сая 296 ингээд 990 сая 728 гэдэг 4 сая 320 мянган жил болчихлоо. 4 сая 320 мянган жилийг мянгаар үжихдээ нөгөө Барма гэдэг нөгөө 100 настай 12 цаг л байхгүй. Нэг өдөр Нэг өдөр 2000-аар үжиж нэг өдөр хоног 24 цаг байна. за хайртай холын гэж. Би за арай энэ ойлголтыг арай наашлуулъя. Би ингэж ойлгосон. Хүн ингээд бүхэд 40 сарын татвараа төлөө авдаг гэж байна. Тэгээд би энэ тамд болохоор бидний хувьд 40 санааг боловч тамд нөгөө нэг сүнсмээ амар олон жил байж байгаад ирэхэд энэ дөнгөж 40 санаа өнгөрцөн байдгийг байна гэж би өөрөө ойлгоод байгаа байхгүй. Энэ зөв үү? Эдгээр одоо тэр чожидагны тоожид хийж байгаа хаа тийм ээ. Тэр чожид гэдэг хүн эдгээр ном гэдэг одоо манай шүүгээ хариуцж байгаа нөгөө ерөнхийлөгч байж тэгээд ерөнхий сайд нь хормос тэнгэрийн ингээд сахуулсан тэнгэр гэж тэгээд галын борхон ингээд одоо манай шүүх талын бидний шүүхийг одоо бүхний дараа хэрэгэдэг шүү дөгөөс нөгөө ви карвайс нөгөө а кармайс нөгөө а кармаг гэдэг шүүх байхгүй тийм тэр тийм нөгөө кармайс нөгөө ви карвайс нөгөө гэдэг шүү дээ тийм ээ Ямар ирлэг намаа хаагж бидний одоо шүүх засварлыг шүүдэг тэр газар тэр чож гэдэг хүн татвар авчих байхгүй. Тэгсэн чи нөгөө авч явж байгаа нөгөө сүнсээ авч очих гэсэн нөгөө нэр андуураа аваад ирсэн гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээд нэр андуураа аваад ирсэн тэнд болж байгаа госчлуудыг бүгдийг авч явахгүй нөгөө халуун хавьяа. Одоо бүгдийн жишээ бол 18 гэдэг байгаа. Вэдэд бол 28 гэдэг байхгүй. Тэгээд тэр нэг нөгөө шотж байгаа. Тэнд явж байгаа нөгөө нутгийн лав болж ажилтнаа авчаад тал нөхдөөд очиж явж дэрэгдээ бүгдийг харж байгаа шүү тийм ээ. Тэгээд тэр номд бүрээд очиж чинь эрлэг номоо жоо таахгүй харснаа. Гэхдээ нэг алдчихсан байдаг байна. 5,000 жилийн өмнө ирсэн тийм алдаа хийжсэн. Тэгэхээр нөгөө нөхөр чинь нөгөө чойж гэдэг өөр хүн аваад ирсэн байла. Одоо босоогүй цаг хугацаа чинь босоогүй бос. Тэгэхдээ чи энэ ийм болтыг биш үү? Тамын тэр харин тэр эрлэг намаа гэдэг чи ямар ажиг байгаа чи ийм юмыг хийж идэв биш үү? Тэр хүмүүс ойлгуулаа. Тэгээд биш юу гэсэн. Тэгээд нөгөө хүн ирээд биендээ нөгөө чойж давж ороод ирсэн чинь золон нэг гэрнээс зодхоо гэжсэн байхгүй. Тэр чинь асар олон тэр юм явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр цавцаа уулаа. Хайцсан яг одоо харьяагийн харьяаг ингэж чинь байгаа шүү дээ. Байж ирсэн байж байгаа ч тийм ээ. Энэ чинь уулзаад явж байгаа зөндөө монголчууд бас зөндөө хүмүүс уулзаж ирсэн хүмүүс дээр байж. Тэрлэл эрцгийг тайлбарлаад өгч би бол сонсож байгаа. Энэ зэрэгтэй ертөнцид бол бид нэр одоо нөгөө орон зай цаг хугацааны үед өөр болохоор бид нар үзэн юм
Сонглол зэрэгцээд орж. Зэрэгцээд орчих. Та бүхэн яг энэ орон зайч гэсэн зэрэгцээд орж байгаа гэсэн юм уу? Үеийн орон зайч төр бид нэр зүгтгүй зөвлөө зэрэгцээгүй нь байж байгаа шүү дээ. Ингээд харахад чинь одоо зүгээр нарийн төвшин гэдэг. Гэхдээ энэ чинь одоо энэ дотор зөндөл одоо ингээд энэ чинь бид нар чинь одоо амьсгалтай хүртэл нүүл хийж байгаа шүү дээ. Тийм үлэн олон юм одоо гойд организмтэй ажиллаад ингээд энд ороод үгээд ингээд асуудал үүсэж байгаа шүү дээ. Тийм үү. Тэгэхээр энэ зэрэгцээсэн чинь бидний нөгөө нүдмэн вэд болохоор цаг хугацаа орон зайны 64 хэмжээс хэлдэг тийм. За. Тэгээ 64 хэмжээсээ одоо 8 сая төгрөг яг төлөвлөсөн нэг л амьд үзлээ. Нэг л амьд. Тэгэхээр 64 хэмжээсээ бид нэр болохоор одоо бол 3 хэмжээсээ байж байгаа. Орон зайны урт өргөнөөр цаг хугацааны өнгөрсөн бол байдаг. Нэг байж байгаа. Басан бай. Гэхдээ одоо би ч бүжигдэр хийсэн багцчих. Тэгжигээд тэр өнгөрсөн хөө батж байгаа ч тийм батж байгаа. Тэгэхээр цаана 61 хэмжээсээ харж байгаа. Тэгэхээр энэ медиа үзээд энэ мэдлэг орон дээр том бол ерөөсөн юм даав гэдэг чараач юм. Яг тийм нөгөө мэдхгүй юм гэж яв. Бидний нөгөө 90 дойрчсэн бүр энэ манай гэрчнээ байгаа мó манай гэрчнээ байгаа тухай бидний сүрдэл төвшин тааж чаддаг. Энэ багтмын цаадэр орон зайны гэж нөгөө хараад санаж байгаа. Яагаад олсууд ингээд шин гайр болоход муу юм аваад ингээд хавчаад энэ гэнэ бид нөө шинжиж үзсэн. Одоо газар үүдтэй хийж мэдэхгүй шүү дээ тийм. Газар үүдтэй хийж мэд. Тэгэхээр газар үүдтэй одоо хөөхгүй тав уулын тарны гадаж чи. Тийм уулын дээр дуугаад тийм. Ингээд батар дуугаад өнгөсөй. Биднээс өөр олон хэмжээс хэлж байгаа. Фоногны хамгийн дөрөвтэй 17 онд 10 онд байсан. Хөөцөө гэдэг санаа шиг хадгалж чамаа эсвэл яваа тийм. Тэгэхээр тэгэхээр дагуулсан байж асуусан шиг атес класс нь бол ачгүй гэж байна тийм. Тэгэхээр батлан пангийн өмнө ихэр цаасан гэдэг эрдэх хэлээ. Хэрвээ тэрийг мэдэрч чадчихсан бол бид байралтаа ажиллаж чаддаг байсан. Энэ суурин соёл ирвэшрүү ингэж сүлхээ ороо байсан бол тэрнээс одоо асуудал зөндөл байсан шүү дээ. Тэгэхээр тийм амьтдууд бидний мэдж байгаа учраас зэрэгцээ орон зай ажил ертөнд биднэрч байж тэр мэддэг юм бол харин одоо биднээс зүгээр амьтад тэрийг бас хийж байгаа нь харж байгаа шүү дээ. Тэр нохоо зарим үед ямар янзын зан гаршин гаргаад байгаа юм уу гэдэг тэрийг харчиж байгаа. Бид харж байгаа. Бид нар тийм ойлгохтой сэдвүүдтэй амьтад биш шүү дээ. 364-аас 3-ны мэдэрч чаддаг байна шүү дээ. Бодгалууд юм шиг. Нөгөө өмнөх цаг ирнүүдэд алтан мөнгөн хөрөлөөрөнд бол 3-аас илүү хавдаг байсан байна. Хөөтэхгүй яа. Тийм. Тийм. За тийм. Одоо зүгээр 500 жилийн 5000 жилийн өмнө осон тэр тулдаан дээр байна шүү дээ. Тэр чин тэр саяжаагаад одоо махан тэрхтэртаа гэдэг хааны нарийн бичиж шүү дээ. Одоо тийм тусах нь. Тэр хүн чинь тэр талбай дараах одоо сохром хаанаас нэг тэр хараад хилээд байгаа ч тийм. Тэр чинь үндсэндээ одоо бид нар эндээс нөгөө зурагчийн нөгөө том интернет ингэж харуулцгаа өдөө одоо хавтад ингэж харуулж байгаа шүү. Улаанбаатарт болж байгаа цэнгэлтгүүрээр ингэж надад дамжуулж байгаа шүү. Тэр хүн чинь хийж ирсэн. Тэгэхээр байхгүй юм шиг. Асар өндөр түвшинд харж байна. Одоо цаг Кали төмөр ирэнд бид нар орхонлог дадал практикаар бяцлал яваач юм уу хичээгэл ах юм бол яг тийм түвшин мэдгүй өндөр түвшин мэддэг болж чадах уу? Анжаалын 8 хүртэл явах гэдэг 8 төдий чигээр машинч юм болдог, маш том болдог, тэгээд саж хоснаас хамаатай гэдэг ичидийн өдөш тийм юм явах чинь одоо энэ лав явах чинь дүндээ байж тийм явах чинь одоо ихтэй хэрэгсээ тавьчих чинь явах чинь байж тавьж байгаа юм тэр болов. Асуудал. За дараагийн асуулт. Вэнтэд яагаад ийм олон бурхан байдаг вэ? Тэнгэрүүд байдаг вэ? Энийг тайлбарласаа байна. Тэр хоёр хоёр айцсан. Хүн одоо тэр чамдын энэ апаа хүнс байцсан бүтэл тэмдэглэсэн тэр тэмдэж идэг. Энэ өхөл көрөж хаваа би заавал дөрөв захирагддаг. Энэ материалын камго хэлээд дээрээс өөрөө хэлээд энэ захирагддаг. Тийм чамдын ит. Тэнгэрүүд гэдэг байгаа бол бид нар ойлгох цагаас тэнгэрүүд гэж яриад байгаа. Эдгээр бол
яг л бидний шиг бас үүдэн зам мөртлөн төрөн нөхөн ийм үзэж байгаа. Тэгэхдээ энэ олон гариг хэрэгсүүд дотор манайхын гаригийн 14 стадтэй гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Энэ гаригийн 14 стадтэй дотор чинь засаг захиргааны нэгжүүд энэ чинь бас л дэвлэстэй байхгүй бол явахгүй гэдэг чинь аюул материал гэж хэлж байгаа юм байна. Тэгээд тэрийг өдөртөө тэр одоо наар сар одоо тэгээд энэ уусаа гормоно аав тэгээд энэ өдөртөө сатун дуусдаг гэдэг нь тэр гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ ч бол олон лот бол болохгүй л тийм. Тэгэхээр бурхан бол үндсэндээ мөн чанар ганц мөртлөө одоо тэр яагаад гэвэл яагаад бид нэр дээр ингэж ирдэм бэ гэхээр эсвэл бид нэр ингэж одоо юу гэдэг нэг аймагт нэг ганцд болоод ч юм уу эсвэл одоо яад нэг дээр нь тарнууд тоолнол одоо янз янз тарнууд одоо ингээд асуудал үүсэл ядраад ирэнгүүтээ ерөнхий сайд ч юм уу төсөөр хөлөгчөр ч юм уу ингээ хандаа нэг хийж сууж байгаа шиг нэг юм залгаад нэг эсвэл хин юусаа ингээ зовоод байж тэгээд өөрөө шууд дуугаад ирдэг. Тэгэхээр бууж ирж байгаа ямар үйл ажиллагаатай ямар одоо бурхан багш гэдэг их чинь бол ведийг үүсгэсэн гэдэг нь ярьлаа шүү дээ тийм ээ. Яагаад ведийг үүсгэсэн бэ гэхээр амьтан амьд таслаад ирэх учраас ведэд амьтан амьд тасалдаг тийм. Сүнцэж гараад ирэнгүүт тэр амьтны амьд одоо ингээд тасалдаг юм байсан. Тиймээс тэр нь юу гэдэг тухайн үеийн тэр ведийн балмаа ламнаар энэ тарныхаа HD одоо сосны нэгэн одоо диплом хамгаалахын тулд одоо энд байж байгаа ямаа ингээд шууд мэсгэлгүйгээр таны арга сүнсийг болоод тэгээд явж чадчих юм уу гэдэг байсан чинь тэмдэглэв юм биш. Тэгээд бурхны амд яваа шүү. Нөгөө тэр бурхны амны цаг хугацаа бага учраас бурхны амны яриад явах бол тэр бас асар их юу болох цаг хугацаа яадах байх та. Тэгэхээр тэгж явуулдаг байсан чинь нөгөө дүүл чинь нөгөө калиер болоод нөгөө хүмүүний хос муудаад ирсэн чинь нөгөө ламнар чинь нөгөө явуулсан юм тахын бах гэдэг бас баг. Тэгэхээр чи нөгөө ламнараас нь гараад ирсэн асуудал байхгүй асуудал юм чи. ведийн ламнараас одоо нөгөө бярман гэдэг бярмануудаас гараад ирсэн дээр тийм бярмануудаас гараад ирсэн. Бярмануудаас гараад ирэнгүүт нь бурхан буддаа бурхныг хинд очоод тэр номыг ведийг өгөөсөг. Тийм үү. Тэгэхгүй бол тэн дээр чи бичээтэй юм чинь тийм ээ. Өгөөсгöd тэрийг амьтны амьд тасалахгүй тэр ахин цаа гэж одоо бусдад хүчүүдээр тийм номлолтыг хий гэж багш явуулсан. Тэр зорилготой ирээд бурхан багш бол өөр мэдчихсэн. Би бол ведийг бол төгс юм гэдэг мэдчихсэн. Гэхдээ би өөрөө даалгавартай байсан чинь энийг өгөөсгöd би энэ нь явахгүй ахин цаа гэж юм гэдэг одоо айгаас хөгжүүлжтэй ирсэн. Энэ талаар за яг саяын таны бурхан багшийн ямар зорилгоор ирсэн энэ талаа веди яг ямар судар дээр байдаг вэ? Ширмад Бхагаватам дээр байдаг. Ширмад Бхагаватам гэдэг нэртэй судар. Ширмад Бхагаватам дээр байдаг. Бхагавата Пуран гэсэн. Тэр Бхагаватам Ширмад Бхагаватам нэг нэг 38 гарч ирдэг. За уучлаарай. Ширмад Бхагаватам дээр бичсэн надад түрүүчийн бодоосоор ярьсан юм гэдэг энэ бүдгийн одоо шинжтэй хүмүүс ведийг бас судлаа гэж бас ярьдаг шүү дээ. Ведийг юу л өгөөсгöd тэр яагаад судлаа гэхээр бурхан багшийн судлаа ярьсан. Бодлоо гэж яриад байгаа. Ширмад Бхагаватам дээр юу гэж хэлсэн те буддаа гэдэг ингээд тэр хааны хөөөрөө анжаа гэдэг ээжтэй байж тэгээд тэр нөгөө газар ингээд хойно нөгөө төрөлгөө буддаа гэдэг нэртэй болно гэдэрсэн чинь тийм юм байгаад гэжтэй бурхан багшийн жинж махамаа гэдэг бас анжаа гэж байгаа юм шиг. Энэс биш Ширмад Бхагаватам гэдэг судар дээр буддаа Шакчамуни очихдоо анжаа гэдэг ээжээс төрнөө гэж бичсэн байсан юм байна тийм. Буддистууд болохоор үгүй Шакчамунигийн ээж Махамая гэдэг байсан. Үгүйсээ дуус хараад байгаа юм шүү гэсэн байна. Тэгсэн чинь тэгэхээр яасан гэхээр бид нар бол одоо ер нь хүн бол ингээд төрлийг одоо ихээс төрчих чинь тийм бахан төрчих жоо. Энэ бол одоо тэр хүн гэдэг тийм хариад ороогүй одоо тийм хогтгоо видео үндсээс үзэл ойлголт. За ингэж явж байгаад одоо энэ нөгөө заавалч түрүү яриад байгаа шашин гэдэг юм уу орох хэрэгтэй үг гэдэг.
Тэгэхээр шашин гэдэг энэ орхын утга учир нь юу юм бэ гэхээр энэ рүү орж иж тэр хүн гэдэг одоо ихийг олж авдаг. Яг тэр хүн гэдэг ихийг олж авдаг. Тэгээд яагаад ведийн ном тэр анжаа гэдгийг асууж байгаа учраас юу гэхтэй Махабаягаас төрсөн үнэ. Төрхийн өндөрлөөс болоод болно гэж асуусан. За анжаа гэж багшаадаас бид нэр хийж байгаа шүү дээ. Ямар хамаат нэ тий. Нөгөө өсгөд одоо нөгөө ингээд өсөж байгаа шүү дээ. Бурхан багш гэдэг удаа ханаад байж байгаа. Рожапатиж гараад идэв шүү. Тий, тэр чинь одоо анжаа юу. Тий. Тэгээд тэр ингээд өсгсөн учраас яагаад гэхээр хүн 7 төрлийн ээжээ гэж хөндөж явахгүй бол юмэг ээжээ гэж хөндөж явахгүй бол хүний амьдрал тэгш явдаг. За ямар дадлал вэ? За тэр 7 дотор юу гэхээр байгаль ээж. За Үнсэн гурайж дэлхийн ээж. Үнэ ээж. үнэ ээж. Тий. Сүүгийн нотог болохоор тийж байгаа. Тий. Өрлөг ээж гэж ярьжээ. Өрлөг ээж гэдэг бол анжаа явахгүй. Өсгсөн. Энэ бол үндсэн гурав ээж. Өөр ээж ороаг байгаа. Тийм байна үсэ. Тэгээд өөр ээж. Төрүүлсэн. Энэ лам хооргоод одоо ярмангууд их нэртэй байсан бол ихний ээж гэж хөндөж хэвээр. Яагаад? Яагаад? Тэгэж хөндөж хэвээр. Тэр бол вэдэд бичсэн байна. Номын багш одоо их нэртэй байсан бол ээж гэж хөндөж хэвээр. Ашийнхаа их нэрийг хэлдэг. За ингээд 6 хэл болчихж байгаа. Улсынхаа хаа юм уу ерөнхийлөгчийнхөө хнийг ээж гэж хөндөж хэвээр. Ингэж энэ 7 хүн ээж гэж хөндөж хүний ажил үс бүтэж. Тэр хүндэх бол хүний ажил үс тэгшэрч явдаг юм учраас. Тэгэхээр үндсэн 3 ээжд үйжэд нөгөө ээж нь нэг номер ээж байгаа үстэй тийм ээ анжаая. Тэгэхээр вэд худлаач юм. Вэд худлаач юм гэсэн. Тэрийн бүдүүд вэд ирэх учраас ойлгохгүй. Энэс юу гэж үзэж гэхдээ вэдэс бүддээ үссэнгөө бурхны шашин буддын шашин машин үссэн гэж ойлгож байна. Тэгээд тэр буддаар л үрчин болгоод яг нөгөө 2 дахь сахийг авч байгаа одоо тэр номын багштай авчираад номын багшаас авч байгаа тэр бол 2 дахь төрлийг дуулж жинхэнэ хүн төрлийг болоо чи одоо жинхэнэ хүн боллоо шүү дээ цаашаа тэр жинхэнэ нөгөө чинь одоо нөгөө бурхны аврал руу очих юм уу тэр ухад төгтгөө тийм боломжийг бол тэр боломж байж байгаа. Тэгэхээр одоо цаг үед байна шүү дээ. Энэ төрлөө 100% магтдаг шүү дээ. Юу? Тийш нөө. Бурхны аврал мөнгөний ачаал тэр бол 100% магтдаг байхгүй нарийн Кришна Махаматай хүн шиг. Тэгээд юу өмнөх цагуудад 100% магталгүй байсан гэсэн үг юм. Хэцүү байсан. Одоо 100 мянган жил настай тэр одоо нөгөө сатья галын алтан галын үед чинь алт эрний үед чинь юу гэхээр 60 мянган жил нь одоо ингэж одоо уул хамт сууд ясвал хийж амьдралынхаа 60% тэгжиж тийм их болж авч ирсэн баг. Одоо тэгсэн чинь Хари Кришна гэдэг Махамантрыг ингээд уншаад ажиллаа хийгээд эргэнэрүүгтэйгээ байгаа ингээд сураад ингээд байж байгаа тийм боломжийг олчиж байгаа. Тэгээд адилхан үр дүнд хүрнэ. Адилхан үр дүнд. 60 мянган жилээс адилхан үр дүнд хүрнэ. Тийм. Тэгэхээр бас гоё үед амьдарч байгаа. Бид нар бол маш азтай. Маш азтай ш. Төмөр ирэн бол маш азтай гэж. Маш азтай. Хичнээн ингээд аюулгал ингээд энэ хоёр нүүртэн үнж худал модлын юм байлаач гэсэн. Тэр нь бол муухайтай. Гэхдээ нөгөө зорилгодоо хүрэх авах арга зам маш хялбар учраас байна. Вэд гэж юм зүйлээд та хоёр сая тэр хүний амьдралын зорилгын талаар ярьлаа шүү дээ. Тийм бодлого ертөнцид очих талаар. Энэ талаар одоо дэлгэж байж юм. Хүн ер нь би өмнөх зочноосоо бас асууж ирсэн. Хүн яагаад заавал тэр бодлого ертөнцид очих хэрэгтэй юм бэ? Зүгээр л материал ертөнцид дотроо амьдраад яваад байж болдгоо мó гэж асууж ирсэн. Та энэ асуултаа танаас дахиад бүгдийг бүтээсэн. Бүтээхдээ материалын ертөнцид нөгөө үйл тэнд бурханд одоо тийм атаархал үүсгээд байсан тэнд бурхны тийм жоохон атаархал үүсээд байсан нөхдүүдийг нааш навчсан байхгүй. За одоо маш энгийнээр бид нар зүгээр одоо бидний мэддэг хэлбэрээр тайлбарлах юм бол Монгол улсын хууль дүрм байгаа тийм ээ. Тэр хууль дүрмийг зөвшөөрдөнгөө бид нар нэг ял аваа шорон гэж аав ингээд очиж шээ тийм. Тэр чинь бол хууль зөвшөөрөд очиж байгаа асуудал.
Тэгээ шоронд хөө сайхан байх. Ар гэрээс авах. Тэглэвтэй дуртай. Тэгээд бүр хангахгүй нөгөө зарим хүн дээрээс өмнө харж үзэхгүй ингээд сууштай тийм ээ. Тэгээд их чөлөө байхгүй гэж яцаалаа. Тэгэхээр бид нар бурхны оронд хайцуулаад тэндээс ингээд өрөөс өгчөөс юм чинь бол бид нар бол үнсэн дээ. Шаардж байгаа шүү. Зогсоолоос хэмжиж магадгүй. Яг л тоолоо. Дэлхий дээр амьдарч байгаа бүх бодголууд шоронд байгаа юм шиг амьдардаг. Тийм шоронд байгаа шүү. Жохон наран гараад ирж байгаагаа л аж аргалыг шаарад байгаа байхгүй. Тэгэхээр тэнд хүрэх боломжтой. Бид нар байгаа хүмүүс 100% батлаад энэ насанд өөртөө боломж байгаа гэдэг. Энэ хаагугийн гэдэг нь хэлсэн. Энэ цагт түрүү байгаа шүү дээ. Тэгээд зарим хүмүүс болохоор би сайхан л амьдарч ирдээ амьдрал сайхан штэ юу гэдэг чинь тий амьдрал баялаг сайхан л байна энэ чинь чихээ амьдарч штэ ингээл амьдарч юмар гэж ер нь бол дэлхийн ертөнцийн бараг хүмүүсийн ихэнх хувь яг ийм л үзэл бодолтой байх юм шиг санагддаг шүү. Жохон нарны гэрэл харагдаад байгаа хүмүүсийг тэгж хэлээд байгаа юм. Тэгээд тэр чинь дахиад нар чинь чарчдаг штэ тий. Тэгээд дараагийн наргамж иртэл дахиад тийм л нар хийж чадахгүй штэ гэдэг. Тэр шиг тэрийг харж байгаа хүмүүс тэгж жоохон одоо нэг юм ингээд процоны нэг тийм жааг авсгаад байгаа шиг явж байгаа. Тэгээд эргээл дахиад жаагтаа жаргаж байна. Тэгээд тэр хүмүүс чинь хэдэн жилийн яриад байгаа. Хэдэн сарын юм яриад байгаа юм уу? Хэд хоногийн юм яриад байгаа юм уу? Тийм ээ. За удлаг нэг тэр хүмүүстэй жаад жаргал гэж юм одоо нөгөө материал талаас харж үзээд материал дээр тансаглал элдв дээд юм байгаа гэдэг үзнээс үзэж байгаа бол тэгж үзэж болж байгаа. Гэтэл тэр бас цаана нууцгал нэг л өдөр нөгөө өвчин тусна ш. Нэг л өдөр өртлөө ш. Нэг л өдөр өгөл гэж юм ирнэ ш. Тэрнээс нутахгүй ш тийм. Зугтаж чадахгүй юм чинь тэгэхээр тэр бол зүгээр төр зүүн юм байна. Тэрийг ойлгохгүй нэг өдөр зур юм аа гэж хүмүүс хэлээд байна л да. Нөгөө одоо үндсэндээ нөгөө юу л утсан дайрны онцлог л бандлаад байж байгаа хүн мичнээс үүссэн гэж хэлээд байгаа хүмүүсийн талаас нь матери авах юм шиг ухамсар хоёрдогч юм шиг үзэл байгаа байхгүй. Идеалист материалист гэсэн хоёр философи энд чинь явж байгаа шүү дээ тийм үү. Гэхдээ идеалист философи дотор материалист философи багтаж явдаг. Түүхэнд идеалист философийн эрдэмтэд материалист философи ялгагдаж үзээгүй. Ялгдахдаа яг үгтэй нөгөө өөрөө чи одоо ирээд гэдэг цаана ойлгож байгаа гэсэн тийм л байдал хүрдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол хонсол багтагч юм шүү. Энэ идеалист философи талаас авч үзэх юм бол тийм хүмүүс чанар гэдэг бол авч чадахгүй байгаа төрхөн зургийг цаг хугацааны түрүүн бурхан гэж цаг хугацааг ярьлаа шүү дээ тийм ээ. Тэр шүндэг асуудал цаг хугацааны л. Тэгэхээр хүн ингээд материалын ертөнц зүйл шоронд ингээд та хаяа нэг дараа үзэж болно, хаяа нэг жаргаж болно. Гэхдээ зовлонгоос алхах. Тийм болохоор шоронгоос гараад бурханлаг ертөнцид хүрээрээ гэсэн санааг бол уг таартай ярьж байна тий. Тийм дүүрээр дотор шоронгоос гардаг бүр хамгаалсан байж байна. Харин гişin хаа бол шоронгоос амархан гарсан байна тий. Энээс гарцсан бидний ойрын тооны бүх хүмүүс байж энийг уншижсэн бас тийм ээ. Тийм замаар явж исэн хүмүүс байж байна. Мотор тойд Орсын нэхлээ тастай байна. Зохиолч энэ замаар явж байсан тийм бидний ойрын Битлсийн Жорж Харрисын замаар явж байсан тийм. Тэгээд ингээд бидний ойр тойрдог бүгдээр энэ замаар яваасаа хааж байгаа юм шиг ингээд гараад агуу тэгээд нэг байж шít. Бидний тэрийг салцах хэрэгтэй. Тэд нар бол өмнө дэдлэг явсан үний юмсан. Бид нар одоо олон янзын шио бясалгал бурханлаг зорилгод хүрэх олон янзын арга байдаг тийм. Эндээс яг яагаад заавал Хари Кришна Махан Мантраг санал болгоод байна. Өөр зүгээр йог хийх ч юм уу бясалгал олон янзын бясалгалууд гэж шүү дээ. Энэ бүх зам мөрөг дээр яг бүгдээ адилхан зорилгод хүрэх үү? Адилхан л бүгдээрээ энэ шоронгоосоо гараад нар үзчих үү? Харин бол энэ төмөр халбт бол энэ л боломжтой л гэж хэлж байгаа. Содоргам дээр. Тэрнээс тэр одоо яадгүй гэхээр чинь одоо нөгөө тухайн үеийн нөгөө хүмүүний улам сонтой дэвшил хатамжил маш өндөр байсан учраас тэр йогуудыг хийгээд йог гэдэг чинь бол холбоос гэсэн үг шүү дээ. Тийм санскритээр. Хинтээ авахдахад хинтээ авахдахад арга замууд байхгүй олон арга замууд байна тийм ээ.
Тэгээд энэ карма явах гэж байна. Энэ ажил үйлсээ хөгдөг бүхэн зөвлөж байгаа гэж байна. Гяна явах гэж байна. Бидхийн ингэж явж байгаа гэж байна. Тийм үү. Энэ ягуудыг хамгийн төгс төвлөр явуулах юм бол багт яг юу шин бишэлийн үйлчлэл гэж явах асуудал. Ерөөсөө маш олон дурдчих. Баг шатлаг болгон дээр л энэ ярьдаг багт гэж. Энэ бол маш амт. Энэ үгээр хөр маш боломжтой. Одоо цаг үед бол энэ их маш боломжтой болсон. Тэгэхээр энэ багт яг гэдэг байгаа шин бишэлийн зам бол яг энэ зам. Тэрнээс яг болгон бол энэ шашин болгон бол бас нэг уулаа байгаа талдаа гасанд явж байгаа шүү дээ. Тэгэхдээ шулуун шудраг яваад хурдан зовлонгүй өчтөр тийм арга зам бай. Энэ зам бол багт. Бхакти йог нь Харе Кришна Махамантрыг уншдаг тэр йог юм ба тий. Бхакти йог гэдэг бол ерөөсөө бурханд хайрч чинь сэтгэлээр бурханд үйлчилж байдаг тэр. Йог. Тийм гэдэг. Харе Кришна Махамантра гэдэг бол энэ харин энэ одоо тайлбарлаад явах цаг хугацааны үед болох юм байгаа. Тав мах бат чинь ингээд огторгоо ингээд үсээд ингээд явчихж байгаа шүү дээ. Огторгоос ингээд дуу үсээ, дуунаас ингээд чиг сонсгол хэрэгтэй үсээд ингээд явчихдаг. Тэгээд одоо дараад нөгөө гал шороо ус ингээд дараа эрэхтэн 5 метр өдөр чи идэрээс үсээ явчихдаг байхгүй. Тэгэхээр хамгийн одоо бодиттой зүйл бол энэ нарийн төвшин бол энэ огторгоо баг. Энэ бид нар яагаад одоо хүн болонгод хавт амд одоо гоод байгаа. Одоо ингээд энэ Харе Кришна Махамантрыг бодоход тэр гартал яагаад тэр одоо юугаар хөгжмөөр тоглоод байгаа. Энэ ч бол тэр эпир тэр огторгоо зөсч өгч байгаа. Бидний тэр юм саадуу ингээд явуулж байгаа. Зайлбар хийнэ гэж явуулж байгаа. Тэгээд тэр сүнсийг одоо бурхан болоо хүний сүнс яаж байгаа тэр одоо зам тэг болохгүй гэж явуулж байгаа. Харе Кришна Махамантра гэдэг байгаа нөхдөр энэ бол миний одоо хамтын зам руу амж өгсөн багш нь хэлжсэн. Нийт нь 20,000 тань байдаг гэж. Мантра гэдэг. Мантра гэдэг чинь маань жоохон дараа гэж хэлээд өгсөн шүү дээ тийм ээ. Монголчууд энийг 80 тань болсон шүү гэж ойлгоод байдаг байхгүй. Мантра гэдэг сансрит үгээ маань. Тэгээд энэ 20,000 таньныг Махамантра гэдэг байхгүй. Маха гэдэг сансритээр их гэсэн үг. Тэгээд энэ таринуудыг одоо их хэлж шүү дээ. Тэгэхээр энэ Харе Кришна Махамантраг Харе Кришна 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 Харе Рама 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 Харе гэдэг өчгөд тэгээд бүгд өстэй тэгчих. Нөгөө 20,000 тэрнийг тэгээд энэ бол бүр тэр чамдын нөгөө бидний яриад байгаа нөгөө очих хэвээр төрсөн гэрээ тэнцээс мань ирж байгаа тийм ирж ирэх. Нэг ерөөсөн бодлоо явуулаа. яа дөрөвтэйгээс амттай тань нэмж хэлэхээр зүйл байна. Одоо ингээд сайхан цаг ирсэн алтан эренгээ ч юм одоо ирж байгаа. Тэгээд бид нэг бүгдээр азтай ийм азтай учраас одоо бүгдийг сайхан эргээр хараад тэгээд ведийн энэ ном содруудыг уншаад энэ хүмүүс энэ ведийн ном содруудаар амьдралаа дамжина одоо энэ дагуу явж байгаа хүмүүсийг та одоо уулзаа эднэрт үнэхээр эерэг үр дагавар байдığım бэ нүү сөрөг үр дагавар байдığım бэ нүү гэдгийг сайн чин сэтгэлээс хараад ингээд явах юм бол бид бол маш бодцтой энэ сайхан ад жаргалтай төл рүү очих юм байна. Энэ бүгд бол ад жаргал гэж юм их өсч идэг. Ад жаргалаа бол бид нэ буруу газар сайгаад байдаг л гол алдаа байгаа. Ведэд энэ ад жаргал гэдэг жинхэнэ ад жаргал энэ юм шүү. Тоо тодлоо заагаад өгсөн байдаг. Тэгэхээр тэр зүг газрыг олох хэрэг. Тэгээд тэр олдог арга зам юмуд байгаа учраас энэ ведийн холбоотой домноос бид нэр домноос хэлтэй атом чинь энэ холбоотой юм бол бүгд байж байгаа. Одоо энэ сайн цаг үе ирсэн. Тийм энэ бурхны ирчим энерги одоо энэ технологи янтрагийнхаа одоо нөгөө хөгжилгээд байгаа юм зүүжил рүү ашиглах хэрэгтэй ч бурхны дээл ирчиж өгч байхгүй. Энэ одоо подкаст явуулж байгаа энэ хүмүүс одоо маш их талархаж чинь эдгээр бол энэ хүмүүсийг наран гаргах гэж байгаа. Тэ хэлэл гаргах гэж байгаа. Бид нар бол хамахгүй байгаа шиг үгүй ойлгох хэрэгтэй ч юм. Хамахгүй байгаа мөртлөө шоунд үдийн зүүнээс өвч ярьж гэж багч байгаа хүмүүс тэрийг харсан хүмүүс нь ад жаргал гэж хэлээд байгаа болохоос биш тэр биш шүү. Өөр илүү дээд авч байгаа гэж байгаа шүү. Тэр ад жаргалыг олчих. Тэр ад жаргалыг бид мэдэрхтэй. Тэр ад жаргал юу гэдэг вэ? Хүн сэтгэл ямар амгалан байдаг ба.
Тэгэхээр бүгдээрээ сайхан сэтгэлийн амар болоод тэр хаж аваад хүсээрэй тэ подкаст үзэж байгаа, подкастыг сонсож байгаа, ирээдүйд подкастыг сонсох бүх хүмүүстээ. За баярлалаа. Өнөөдрийн ярилцлага таалагдсан байх гэж найдаж байна. За тэгээд та бүхэн маань бидэнтэй холбогдох ямар нэгэн асуух зүйл гарах юм бол Facebook-ийн Wedding Notes podcast-ыг сонсогчд гэсэн групп руу нэгдээд асуух зүйлээ чөлөөтэй асуугаад яваарэ. Баярлалаа. Дараагийн дугаараараа дахин уулзцаая. За